Самбасхан үзэгчтэй та бүхэндээ орой мэндийг хүргэж байна. Футбол ток нэвтрүүлгийн маань энэ удирлын 20 дахь дугаар, цоошинхийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаар юугаар онцлогтой гэхээр 2025 оны хамгийн сүүлийн дугаар болж үзэгч та бүхэнд хүргэнэ. Өнөөдөр бид дөрүүлээ сууж байна. Та гуравтаа орой мэндийг хүргье. Орой мэнд. За шинэ жилүүд сайхан уу? Сайхан баярлцгаав уу? Сайхан бүжиглв үү? Сайхан. Манай Хэнийг хүргэж гисэн гэхгүй. Тэгэхээр бүгдээр надад хараад. За энэ 7 хоног жоохтой ер нь оны төгсгөл рүү Премьер Лиг л ер нь англичууд л хэдүүлэн бөхчтөө хамраа зовоогоод л ингээд тоглоулаад байдаг. За Итали бол бас тэгээд байна. Италич нь хэдэн жилийн өмнө амардаг байсан. Тэгж жагаад амархаа болцсон. Манай Бундслигийн ч одоо энэ тэмд ингээд сайхан амарч шүү дээ. Америкт байна, Арабд байна. Сайхан. ППС нэр ажиллага авсан гэсэн шүү дээ. Та сая амралтаар юу л Барселона хот руугаа явчаад гэрлүүгээ явчаад ирлээ. Жин нэмсэн харагдчихэ гээд та тоглогч чинь арай нэмээгүй гэстэй гэсэн чи. Гэхдээ манай тоглогчид бүгд сайн байгаа. Би л жоохон жин нэмжлээ. Би л зах самраагүй идэж уучлаа л гэсэн шүү дээ. Тэгээ Итали руу тэгээд урагшаа нөгөө газар дундын тэгс рүү явцдаг бах те. Германыхан бол. Англичууд бол Сантандер л их явт юм байлээ. Тэр Сантандерт л очсон. Урагшаа чи ер нь нэг 12 сард нэг хүүтэрч чадахгүй л үү. Халуун орно шүү дээ юу? Хүүтрэх. Харин тий хүүтрэх. Халуун шууд далайн ирэх шүү дээ. Манай Вьетнам баггүй юу? Тэр хавийнхаа Фукок юм уу те? Тэр хавийнхаа Фукок нөхгүй. За Англи Премьер Лиг 10 хэддүгээр тойрог вэ? 18 дугаар тойрог. 18 дугаар тойрог сая амралтын өдрүүдээр болсон. Энэ 7 хоног ажлын өдрүүдээр дундуур 19 дугаар тойргийн өнөө шөнөөс эхлээд тоглолтууд бол байж байгаа. Хамгийн сүүлийн өнөөдөр нөгөө тал нь яг талдаа орно. Талдаа авч. За эхнээс нь ярина. Премьер Лиг одоо бус лигүүд амарч учраас Премьер Лигээс зориуд бас бүр 4-4 тоглолт онцолж хэдүүл ярэ гэж бодлоо. Эхний хэсэг маань урт болно. Тэр бол тодорхой. Манчестер Юнайтед, Ньюкаслын тоглолт бям гарагч шилжих шин. Баасан гарагаас бям гарагч шилжих шин. Тэг 4 цаг. Юнайтед тоглолтуудыг нэг бол нэгдгээс хоёр дахь шилжих шин. Эсвэл Бааснаас бям гарагч шилжих шин 4-өөс тавиад байна да. За нэг Европын тэмцээнд орохгүй байгаа багийн зарил юм да. Гэхдээ яг Ньюкасл ч ороод байгаа үстэй. Тийм нөгөө баг нь орохгүй бол тэгэл нэг бол даваа гарагт нэг бол Баасан л тавьчихдаг. Одоо Борнмут Юнайтед ч байт юм уу те. Тий. Гэхдээ Ньюкасл ч Европын тэмцээн байгаа мó? Байгаа үстэй. Байгаа шүү дээ. Байгаа. Аврагууд Аврагууд Тий. Тэгэхээр чи аврагууд ихтэй бүр сайн байна. Тэгэхээр чи Ньюкаслыг амраах гэж л Маню харин юу хомрогонд нь чирэгдээл явж байгаа. Уу яг аврагуудын лигч одоо завсралтсан болохоор. За дооргүй гоолцсон. Дооргүй ерөөсө гараанд гарахгүйсэн тий. Гарч ирсэн. Гөө сүултээ ерөөсө гараагүй. Сэлгээгээр нэг 10 минут зэнуттай л болчихсон. Өнгөрсөн тойрогт чинь дооргүй гараад сайн тоглоо ярьж ирсэн юм байна. Сүүлд охоо. Ер нь энэ хин Бруно Фернандес бэртээд тэгэл энэ дооргүй орж ирж ах шиг байна. Гэхдээ дооргүй ч юу гараалах шээ. Дооргууд гараад байгаа. Миний фантазид байдаг ерөөс тоглохгүй байгаа юм чи. Зүүн винбэк дээр ч одоо өөр хүн байхгүй юм чи. Тоглохгүй байгаа шүү дээ ерөөс минут байхгүй. Тэгээ би Фернандес ч сая хайж яах чи. Хайсан чи голдсон байл шүү дээ. Таныг л хайхаа хүлээг хэлсэн шүү. Тийм. Ерөөс тоглохгүй байгаа дооргүй. 10-15 минуттай. За Ньюкасл ч бол одоо нөгөө баахан хүн гэмтэлтэй хэврээл байгаа шүү дээ. Ялангуяа хамгаалалт нь. Тэгээд дооргүй чи ингээ хамгийн гол нь төвийн агс дээр ингээд Бруногийн оронд гарч тийм үү? Үгүй. Энд чинь одоо яасан вэ? Бэртлэгэмтэл тэгээ нөгөө 3 явсан гарууд байгаа шүү дээ. Африкийн цамраа явсан 3. Тэгээд Эмбүмо Амадиа Мазрави 3. Тэгээд энэ тоглолтод яаж гарах бол гэж бодож байсан чинь санжиг бол өнгөрсөн футбол ток дээр нөгөө Лени Yorог суулгах чааш гууж ингээ би нэг ярьж байсан шүү дээ. Тэгсэн чинь Yorog суулгаад Александр Мартинесээ гарч ирээ. Тийм билий тий. Тэгээд Хэвэнтэй тоглоод Дооргуг баруун урталт гарч ирснэ. Люк Шоо гаргаж ирсэн байлоо. 4 хамгаалагчтай тоглосон заа. 3 төвтэй тоглоод идэг Аморими хөлбөр 4 хамгаалагчтай тоглоод Дооргуг барууны довтлоон дээр гаргаж ирээд Мейсон Маунттай. Одоо Амадын байран дээр. Амад Тийм ээ. Тэгээд гоолтж байгаа байхгүй. Дооргуг бол бас л нөгөө одоо Субслай шиг л баг тийм Ер нь бол одоо зүүн уртал дээр сэлгээгээр орж ирээдсэн шүү дээ тий. Одоо тэгээ сая баруун дээр гарсан юм тий. Зүүн тий хойно ч юм уу одоо нөгөө нэг винг бэк дээр тоглож 3 хамгаалагчийн зүүнд л тоглоодсон. Тэгээ дөрөвтэй тоглохоор бас болж шүү гэж гол алдахгүй нэг тэгээр клин шит хийж ажиллаа гэж бас нэг талаас харж болж байна. Одоо энэ Фернандешаас болоод ер нь нэг 4 хамгаалагчтай бас тоглож магадгүй болчиход энэ ойрын одоо юу гэдэг нэг сарын хугацаанд ч Бруногоос болоод уу? тий.
1 сарын 17-нд ирнэ гэж шүү дээ. Нэг сар хүрэхгүй гайгүй Одоо шүү дээ. Бруногийн байрал дээр хин тоглох гэж байна. Касемиро Огортой хоёуланг нь гараж ирсэн ээ. Яг урд нь маунтыг гаргаж байгаа байхгүй. Тэгээ маунт ч угаасаа одоо Касемиро маунт гэж гаргах юм бол тэр чинь хамгаалтан дээр баланс аягүй Маунтыг 10 номер дээр гэсэн үг шүү дээ. Баланс аягүй халагдчихж ш. Тийм учраас Угартай хоёрыг Касемиро хоёуланг нь гарангуутлаа маунтыг гаргаж. Яг энтэй адилхан Бруно Фернандес шиг өгнө. Угартай Касемиротой хамт гаргавал бүр илүү гоё болох. Ингээд яг гурвалжин байдлаар тий. 10 Тэгэхээр 10 дээр нь Бруно юу? Тийм. Тэгж үзсэн ш. Тэгээ Угартай ч нэг бөмбөг барих тал дээр жоохон асуудалтай болохоор бөмбөг алгасан. Касемиро Угартай хоёрыг хоёуланг нь гаргаж ерөөсө тоглохгүй байсан. Нэг бол Касемирог Брунутай, нэг бол Угартайг Брунутай. Бруно аль нэг нь тэнэл гараадсан л та. Гурваны санаачлаг муудчих واخ уу Касемиро Угартай хоёр болшоо. Гол нь хамгаалтан дээр гол алдахгүй л та. Тэгээд урд довтлоон дээр бас Юнайтед ч асуудалгүй болж байгаа шүү дээ. Би бол ер нь энэ бол Касемиро Бруно хоёр гарах нь хэцүү гэж бодоод байгаа шүү дээ. Яг одоо хамгаалагч нарын урд уу? Тэ? Тэгэхээр Бруно жоохон би бол урагшлуулчмаар л Бруног болдог л. Яа Маунт урд болно шүү дээ. Маунт ч Бруногийн тэр хойд байран дээр ч тоглож чадахгүй юм чинь. Гэхдээ гол нь ямар байрлалаар тоглож байгаасаа болоод байгаа байхгүй. Одоо жишээ нь 3 төвийн хамгаалагчтай бол тэр чинь баг 10 номергүй шахуулчиход байгаа байхгүй. Тэгэхээр Брунод нэг л тийм. Одоо яг 3 төвийн хамгаалагчтай хөлбөр яг 3-нод ерөөсөө зөхгүй л би Манчестерыг бодохдоо ингээ 3 хамгаалагчтай тоглохлоор голдоо 5 болох гэдэг шүү дээ. 5 юм уу 4 тий? Тий. Тэнгүүд 5 болгоод за яг энэ талд нь одоо Лук Шоо ч юм уу доргуу тоглолт юм байж. Энэ талд болдгоо байхгүй. баруун талд уу? Ингэж гүйх хүн байдгүй байхгүй. Тин чинь амаад Харин тийм амаад чи энэ ань зайлг өнөхөөс бүтэн гүйхэд жоох хэцүү болчихдог. Бүтэн тул хоошоо юу? Тий. Мазрави болохоор хойдлынхоо центр хүртэл гүүл юу. Тэр хоёрыг бүтэн гүйхээр бас болохгүй. Хоолд нэмээ хоёр тооч болох гэдэг шүү. Бүтэн гүйдэг хүн тэнд тоглоно шүү дээ. Мазрави чи яг арын 3-ийнхаа баруун тоглох. Харин тийм Мазрави бол яг хамгаалтанд гайгүй тий. Хамгаалтанд. Тий, хамгаалтыг Yorol яах юм тэгээ бүр сэлгээ болгочих юм. Лений Yorol бол залуу байж тий. Одоо энэ 20 Хэвэн чинь 20 Yorogоос хамаагүй дээр гэлээ шүү дээ. Yoро чинь 21 үлээ. Гайгүй шүү дээ. 20 тэл ах. 21 тэл. Хэвний чинь Арсеналын ер нь Актемаас суулцсан юм билээ шүү дээ тий. Бараг ганц 2 сая ялсан юм шүү. тийм нэг үнтэй аваагүй. Баг Арсенал нь өөрөөсөө ашиглахгүй байжсэн чинь нодлонгийн өвлийн солилцоонд гаргацсан шүү дээ. Тэгээд Dan Bowler гэдэг нөө Sunderland-ийн хамгаалагч байгаа шүү. Энэ хоёр чинь хоёулаа Арсеналын актив. Хөвгний хоёр байсан бол бас дараагийн актер хамгаалагч гарч ирж байлаа. Энэ дээр Бруно Фернандеш тоглолтын мэдүүлэгт багталгүйгээр тоглолт эхлүүлсэн одоо энэ 2022 оны 3 сард Ральф Рангник байх үеэс хойш гарахтай тохиолдол боллоо. Энэ хооронд түрүүчийн дугаар дээрсэн 300 хэдэн тоглолтоос 360 гэсэн тий. 60 хэдэн тоглолтоос 300 хэдд нь оролцсон гэдэг амар өндөр тоотой байсан. Фернандеш нэг жоохон ер нь бол хүний хувьд бодоход амарж авч байгаа юм байна. Тэрнээс ш бол айхтар ачаалттай байнгын тоглолтууд оролцож байсан юм. Харин Фернандешийг байхгүй тоглолтууд дээр сүүлийн 6 тоглолтоос 5-д нь хожигдоод ганцхан тэнцсэн байсан чинь энэ тоглолт нэр харин нэг юм хожлоо. Ер нь бол хожигдлын харьцаа Фернандешийг байхад эзгүүд гэсэн харьцаа бол жоохон зөрүүтэй л юм лээ. Тэгэхээр Фернандеш бол нэлийн нөлөөтэй тоглогч байж таарах. За, City Ground, Nottingham, Manchester City энэ тоглолт ер нь бол Нотлингийн Nottingham байгаа юм шиг. Тий. City-д ер нь бол нэг тийм амархан борцоор байсан юм байна. Тэгээ нууну ирээд бас арай өөр болчиход байгаамаа. За Тижаны Рейндерс одоо энэ бөмбөггүй гүйлт нь хараад. Тэр яг хааландыг хараад тий. Ноттингемийн хааландыг ер нь тоглуулаагүй шүү. Тэгээ энэ Райндерсыг одоо тэгээд Пепик сони тий. Ерөөсө хідэн тоглолт баг гаргаачгүй. Тэгээд тэгсэн энд гаргаад ирэх тий. Өнгөсөөлрөл сериад 10 гол хийсэн хөр шүү дээ. Тий. Тэгээд удирлын хэд овоо гаргаж яснаа тэгээ нэг хэсэг бүр гаргаад Ширки бас удирлын хэд гарч байгаа. Яг Ширки ч жоохон бэлдсэн тий. 3-7 он бэлдсэн. Тэгээд гол амжилтнаас Ширхи өгч илээ. За ингээ нэг болоод нэлийн эвгүүцсэн шүү. Игор Тиаго. Игор Жесус шүү дээ тий. Тиагон Брентфорд. Хөвдөн нэг юм хаасаа. Энэ Мат Селсигээс яг солихсан юм байна. Энд чинь хин гэдэг хаалгач байсан. Сэлгэрийн хаалгач харагдсан байл шүү дээ. За тэгээ нэг гээд ер нь дуусах нь үү гэж бодож ирсэн чинь нэг юм болсон шүү. Энд чинь 80 хэд дээр болоо 82 3 хацсан. 83 дээр. Ширки тий. Энэ гоё хөлбөр явцсан ус. Нилээн гүн хийж өгөөл. Тийм дараа Гибс White. тийм Гибс White-ыг унгаацсан хөх. Тэрэн дээр яг уу
Нуну Шпирит бол тоглолтын дараа би бол шүүгчийн зарим нэг шийдвэрийг ойлгосонгүй гэдэг. Яг нь саяных байж болно гэхэд юу байсан шүү дээ энэ тоглолтын дээр. Тэр хоёрдугаарыг дөнгөж эхлээд Рубен Диаш бүр батны заяа хоёр дахь шар уцаа авах алдаа гаргаж байхад өгөөгүй. За саяных дээр биш юм аа гэхэд тэрэн дээр бол Нуну Шпирит бол Нуну Шпирит гэх юм Шон Дайч уус тий. Шон Дайч нэлээ маргасан. Тэрэн дээр юу н яахлаараа хоёр дахь шар уцыг өгдөг юм бэ. Тэгээ яг шүүгчийн ганц нэг тиймэрхүү шийдвэрүүд бас нөлөөсөн шүү. Энд ямар ч гэсэн хожижлаа тий. Ямар ч үсэн хожсон. Ран Ширкич ингээд 7 дахь гол намж болох энэ үлээлийн. 7 өрсөж. 7 юу 8 уу? 7 гэсэн. 7 гэж юм. Францтай бол шгшээдээ бол тоглох уу? Сэлгэнд л байж шүү дээ. Гараанд гарахгүй юм. Гүүгүй яах Ширкич нөгөө Nations League-ийн финал дээр илүү нэг тооёо үздэг тоглолтын дээр Хагас шигшээ дээр амар гарчсан юм. сэлгээр оржсэн. Гараандаа тэгээ хэн гард юм Франц? Одлаад ширхэг гарах واخа одоо Гризман одоо ийм формтой байгаа юм гэж одоо гарахгүй. Тэгээ Франц ч гэхдээ барьцгүй шүү дээ. Сонголт их болохоор. Тий. Би яг батны гараа бол мэдээгүй. Дунд бол нэг тийм айхтар. Ширхгийн байран дээр яг хуу сонголт бол тийм их биш л Тий. Ер нь бол Ширкийг ч одоо 10 номер юм уу баруунд л тоглуулад шигшээ дээр. тий. Баруун цай байхгүй. Баруунд биш ээ, баруунд гэн 10 дээр л тоглох боломжтой. Яг одоо нөгөө Гризманыг зодог тайснаас хойш яг Гризман шиг хүн ямар хэрэгтэй юм бэ гэдгийг л ингээд мэдэрчээл байж байна. Саяны одоо тэр Испантай хийдэг тоглолтын дээр бол тий. Баруун цай байхгүй тий. Хоёр жигүүрт бол худлаа шүү. Дембеле дүү мүү гэдэг яг Барколо энтергээ зүүн баруунд бол худлаа шүү. Тэгээ Мбаппе ахна хайчих юм. Мбаппе ч 3 даг зүртэл гарч байгаа л та. Ер нь 10 дээр л тоглоо. Үзүүрд матета гарах байлгүй. Юун дээр энэ тоглолтын эхний хагас дээр Манчестер Сити хаалга гонж ерөөсөө цогж чадаагүй. Тэгэхээр нөгөө талдаа энэ юу хэлж байгаа. Тэгэхээр Ноттингемийн тоглолтын дээр их сайн бэлдсэн гэхүү эсвэл гол алдахгүй хэдүүлээ ингээд ямар ч байсан ихнийх Ер нь баг оноо авчихсан. гарч ирээд нэг тийм. Тэгээд яг тэр чигээрээ 2 дугаар үе дээр их сайн тоглосон. Яг энэ жижигхэн л одоо моментийн тэр нэг Gibbs White-ийн унаад өгдөг, хөлн завсраар нь бөмбөг авчдаг. Ийм л зүйл бол ерөнхийдөө тоглолтыг шийдэж үү гэж харж байна. City-гийн хувьд харин нөгөө талдаа бид Aston Villa-гийн за хожлын цувралыг бодохгүй ярина. City 8 тоглолт дараалаад хожижлоо. Ямар нэгэн тэнцээ байхгүй энэ донд дараалан хоцсон. Омарын Хачинсон энэ тоглолт дээр уул нь бол багтаа тэнцвэлийг авчирсан, тэнцээг авчирсан. Нөхөр Премьер Лигт ерөөсөө уртаашаа 4 голтой юм байна. 4 гол нь Манчестер Юнайтед, Челси, Тоттенхэм, Сити гэдэг 4 баг. Хэн? Омарын Хачинсон сая. Манай актив шүү дээ. Энэ Ноттингемд энэ зурсан тий. Зарсан. Тэгээд анхныг бол ингэжл. Хинтэр 50% хүргэж арай зараагүй. Тэгсэн дэглгүй байдаг. Арайш 50% хүргэж. Ер нь бол Челсигийн юм зарах ухаан бол судлагдах. Тэгээд 50%-аар зарцсан байхад бол нэг гайхааргүй тий. Амар Хачинсон ч сайн шүү дээ. Сайн л та. Юунд Лидстэй л үү? Биш Ипсвичтэй л үү? Тэ. Зээлэр байсан. Ипсвичтэй. Эдний чихнээс нь зарсан. Таач олон хүн зараал, олон мөнгө хийгээл Брояг хүртэл зарцсан байсан. Гүн зардаг чинь амар үн хөргөж зардаг чинь сүүлийн 2 жил л тэгээд байна. Өмнө манайх чинь амар өндөр үнэтэй аваад уцаагаал хямдхан өгөөл мяардаг болсод байсан шүү дээ. Одоо л нэг айхтар үнэтэйг зардаг болчиход байгаа. 8-ын дээр ямар айхтар сэргэлготоо үн нэрчээд байна. Айхтар хил амтай нөхөр тий. Юун дээр Ноттингем энийг хэлээд араас нь юу руугаа пакэж руугаа. Forest ер нь бол тоглолтын төгсгөлийг их таархан хийж байгаа баг юм байна. Ер нь бол Премьер Лигт одоо гарч ирээд буцаж гарч ирээд 3 үлрэл болж байна. Энэ хооронд яг тоглолтын төгсгөлийн 15 минутанд 53 гол алдсан байна. Энэ үзүүлэлтээр Премьер Лигт энэ хооронд байсан бүх багуудыг Ноттингем Forest тэргүүлж юм. Тэгэхээр төгсгөл дээр бол алдаа бол нэлээд гарч байгаа маань. Тэг яг нэг зарим дасгалжуулагч нарын нэг юм тактик төлөвлөгөө байд юм байна л да. Тоглолтыг 3 хуваадаг, 4 хуваадаг, 2 хуваадаг тий. Тэгмүүд энэ 1-ээс 15 дахь минутанд бид нэр ингэн тий 30-аас 45-ын хооронд бид нар ингэн ч гэдэг юм ингээд тоглолтоо хуваадаг тийм хүмүүс байна л да тий. Тэнгүүт тэр тоглолтын сүүлийн 15 минутыг юу гэж хуваарлаад байгаа гэдгээс л байгаа аахгүй юу? Наа дасгалжуулагч. Би бол наадах чинь тэгж л ойлгосон шүү дээ. Шинэ ингэдэг. Андони Рола шүү дээ. Ерөөсөө эхлээд бүх өдрөө тавьдаг байхгүй юу? Боурнмутын тоглолтыг үзээрэй. Эхлээл ерөөсөө шууд эхлээл оноогоо аавна гоолоо хийнэ гэж үздэг байхгүй юу? Шууд хаал эхэлдэг. Тий. Тэгэл хийчих юм бол тэрийг 2 дугаар үевэл тэдний хувьд хамгаалт болж хөвөрдөг. Сэлгэнээс дандаа хамгаалт юм уу орж ирдэг. Хамгаалт. Хийж чадахгүй нэгдүгээр үе ингээд 0-0-оор дуусчвал Боурнмутын тоглолт амар хэцүү болдог.
нөгөө хөтлөг гүйцэн амттай суулгана. Дараагийн хүмүүсээ оруулж ирнэ. Тэгээ тоглолтыг 0-0-оор дуусгах гэж хичээдэг байхгүй сүүл рүүгээ. Нөгөө зөрүү 2 дугаар үед гарч ирсэн хүмүүс нь гол хийх тийм зорилттой хүмүүс биш. Тэнгүүд Брайтон бол эхний үеийг тэнцэнэ гэж хэлдэг шүү дээ том багтай. Шууд бат тэгэл тэнцэнэ. Тэгэл хөзрүүд нь 2 дугаар үеээр орж ирдэг. Вэлбек, Мэлбек одоо тий гүйдгүүд нь. Минтэ зинтэ сүүлд орж ирнэ. Эхэнд гарахгүй тийм. Ямар баг гэдгээс асуулаад байна л та нөгөө баг нь. Тий яг нөгөө том багтай бол. Одоо чинь энэ Ноттингем ч юм бол том багтай тоглож шүү дээ Сити тий. Тэгэхээр нэг юм тийм хөвлбрөөд байх шиг ба. Одоо чинь юу муутай Wolverhampton энтертэй тоглох юм бол аална гэдэг гараад ирэх л байлгүй дээ бодвол тий. Тийм шүү дээ. Wolverhampton одоо хэн болгоно гэх. Голын дамжуулалт за 11 сарын 2-ноос хойшоо за сүүлийн 2 сарын бүтэн 2 сарын хугацаанд Erling Haaland 11 гол шууд оролцсон буюу гол оруулж голын дамжуулалт өгсөн. Ryan Shirky энэ 8-ын 7 голын дамжуулалт 1 сая гол болоод яг Премьер Лигийн тоглогч нарыг харьцуул авч үзвэл гол шууд байдлаар оролцсон тоглоо. Энэ богино хугацаанд энэ залуу шууд хүчтэй дундуур нь бэлтгэлтэй ирнэ тий. Ситигийн 3 явж шүү дээ. Ситигийн 3 байна. Фоудны форм буцаад нэг жоохон унчуу. Яг сая бол гэхдээ хамгийн олон зөгсөн шүү дээ. 5 зөгсөн. Тэгээд тэр саяны нэг хаалт маадаг бол бас энэ Хари Вилсон ч айгүй их ассист өгөөд энэ Фулхэмийн тий. Тэг гоолч оруулж байгаа энэ тэнцүүл гол энэ. Хөдөлгөөнгүй бөмбөг дээр энэ л очтыг байлээ. Энэ л очно. Энэ гоё хайдаг л та. Тий. Морган Рожерс бол сая нэг яаж гаад сая нэг энэ 7-гийн чинь 6-нд баг нэг сүүлийн 3 тоглолтод л айцсан л та. Тий 3 удаа дубль хийсэн юм чи. Тий. West Ham эсрэг тий. Тэгээ United эсрэг хоёр дараалал дубль. Тэрний өмнө бас нэг дубль бий. Bournemouth тэр лүү юу лээ. Тий ойрхон дубль бий. Нэг өнжөөд ч үлээ. Тэр нь болохоор 11 сар руу орчих. Дараалаад бол шүнц. За тэгээд Shirky 16 гол 34 голын дамжуулалт өмнөх нөгөө Лионд байсныг оролцуулж тоолох юм бол ерөөсөө энэ хүн топ 5 лигийн замнал 50 дахь голдоо шууд байдлаар саяны тоглолтод бол оролцсноо бүртгүүллээ. Голын дамжуулалтыг нэг тоглолтод Премьер Лигт ирснээс хойш анх удаа. Ер нь бол маш их юм дуулах потенциалтай залуу юм аа гэдгийг бол одоогийн байдлаар харуулж байна. Тэгээ дээрээс нь Сити ч одоо Семенотой тохирч юм. Тий. Тим шуун байна. Ер нь PP City 8-ан дээр алдах нь айгүй ховор баг алдахгүй гэж хэлж болох юм тий. Rangers Shirky хоёр гээл яах бол гэжсэн маш хурдан хугацаанд зохицол шууд гол тоглогч тийм. Уу яг би ингэж бодоод байгаа наатах чи. Сити хүссэн хүнээ аваад байна. Чадчихээн. Ер нь одоо Ситигээс санал ирүүл бол одоо Ньюкаслд Ньюкаслд ч юм уу одоо дундаж багуудад байна шүү дээ. Одоо Мюнхенгладбахт ч юм уу Лациот ч юм уу хүссэн хүн гэж байгаа шүү дээ. Би ч над ч гэсэн мөрөөдөл бий гэдэг шиг хүссэн голон тэр хүссэн хүнийг авч чаддгүй байхгүй. Тэмлээд ингэж явж за одоо болохгүй л энийг авъя да гэж авдаг байхгүй дандаа. 2 дахь 3 дахь сонголт. Оо мэдгүй сүлдээ 6 7 дахь сонголт болоод. Тэгтэл Сити яг л хүссэн хүнийг авдаг баг байхгүй. Тэдэнд мөнгө нь байна. Тэгээд цомын төлөө тоглоно гэж энэ хүмүүс те бүх юм тэгэхээр тэгээд байгаа наач. Гэхдээ том багууд ч гэсэн одоо яг цаа чинь Newcastle Inter чинь за яг тэд нар мөнгө санхүүгийн хувьд асуудалтай том дэше өрсөлдөхгүй гэж болж байна. Гэхдээ одоо юу гэдэг Манчестер нөгөө баг байна. Chelsea байна. Бас ингээ хүссэн хүмүүсээ авч байгаа багууд байгаа шүү дээ. Тэгэл авахгүй бас яг City шиг, Real шиг, Bayern шиг авахгүй шүү. Хүссэн үнэ. Манчестер яг үед үедээ бол авч ирсэн баг. Одоо 2006 7 8 онд тий. Одоо ч нь бол бас яг ирэхгүй байгаа байхгүй юу? Тэгээ 2 3 дахь сонголт руу орж за энэ жоохон төстэй юм да баг энэ адилхан юм шүү гэж хагаад авдал нөгөөх нь биш байгаад. Таны санааг нэг өөрөөр болохоор би ингэж бодоод байна. Одоо жишээ нь за City чинь за одоо эрийг 100 саяар авъя гэдэг ингээд мөнгө төлөх. Юу гэж зугаар явж. Одоо ир шууд ирж байна. Яг нөгөө яг энэ байрлал дээр одоо чи ийм үйлдэлийг хийдэг, буцдаг, хамгаалдаг, ингэдэг, тэгдэг те. Тэгээ нуруу жоохон өндөр, нурууных нь өндөр метр 85. За энэ бол болж байна. Бөмбөгөнд хүрэн мөрөн одоо те. Дээрээс нь чинь ийм жижиг байрлал бөмбөгөө харчдаг, марчдаг энэ төргээл. Яг энэ одоо жишээ нь энэ байрлал дээр одоо хамгийн өөрсдөд төгсдөг. Хажууд нь тэр байгаа энэ төргээл. Ингэж бүр ингэж өрж харж байгаа шүү дээ. Тэгэд бүр яг таарж байгаа хүний авч байгаа байхгүй. Тэнгүүт нөгөө талдаа болонгууд за Челси жишээ нь одоо эрийг 100 саяар авъя гингүүд хажууталт нь Ливерпул тэгвэл бид нар 100 авраг. Тэгвэл нөгөө талд нь Манчестер Юнайтед ч юм ингээд зэрэгцээ сүүлийн үед Арсенал ч хүртэл мөнгө гаргадаг. Ингээ энэд чинь зэрэгцээд байдаг. Сититэй зэрэгцсэн ч
Ситиг сонгоод байна тоглогч нар нөгөө. Тий, тэгэлгүй яах юм. Англид бол Ситиг сонгож байгаа. Ситиг сонгохгүй байвал нэг бол Челси, нэг бол Ливерпул, нэг бол Манчестер Юнайтед. Нөгөө Ливерпул, Манчестер Юнайтед, Челси энэ төр чинь болохоор тоглогчид бас янз бүр байгаа даа. Багаасаа аль багийнхан тоглолтыг үзчихсэн ч гинүү, тий? Тэнгүүт би багаасаа Манчестерт очие гэж боддог байсан гэд Манчестер руугаа явчихж байгаа юм, тий? Яа чинь хажууд манайх санал тавиад байхад. Тэгтэл би угаасаа Энфилдэд л тоглохыг хүсдэг байсан. Ливерпул миний шүтдэг тоглогч бол одоо Жерард гингүүтэй ингээд Ливерпул руу бас явчихж байгаа юм. Тийм байгаас тээ. Челси Ливерпул хоёр санал мал тавьж хаад. Зарим нэг тоглолч бас жишээ нь Челси рүү. Тэгвэл Сити зэрэгцээ ороод ирвэл шууд Ситиг сонгоод байгаа байхгүй нөгөөд үлнэ. Тийм сонголтын үед бол тийм. Би нөгөө дасан зохицолтол дээр систем нь байгаа гэдэг дээр Сити ч юм уу Ливерпул бол ингээд одоо Арсенал сүүлийн үед харагдж байна тест. Ер нь солилцоонууд нь аль болох алдахгүй одоо алдах магадлал айгүй бага болсон. Тэгэхэд систем ч юм уу яг багийн тэр дасчуулагчийн суугаагүй газар бол айгүй ороо босгаа байна тест. 8 дээр алдах нь. Тэгээ энэ дундаа нэг Тоттенхэмд ирж байгаа тоглогчид бас яг бүр энэ эдийнхээ ард орчод байгаа юм бүр. Тэ? Хажуугаар нь Арсенал, Ливерпул, Челси энэ төр санал тавил нөгөөд нь явчих гад нөгөө тоглогч нь тэ. За бүр үнэхээр байхгүй бол ирж мэрээд тэ. Сити тэгээд нөгөө дөрөв тэгээд тэрний дараа ирж мэрээд байгаа байхгүй тоглогчид. Тэгэхээр бас нэг тийм сонголтын хувьд яг ингээ хүссний авч чадахгүй байгаа тохиолдол байна. Семеньо дээр чинь болохоор ер нь 4 баг өрсөлдөд байгаа юм лээ шүү. Манайх бас санал өгсөн шүү дээ. Нөгөөг чинь Челси, Сити, Юнайтед, Манчестер 2, тэгээд Ливерпул тий. Арсенал угаасаа өнгөрсөн 100 бүх юм тавьсан. Тэгээд зүгээр миний олж уншсанаар болохоор Юнайтедыг бол өөрөө голцсон юм шиг байгаа. Челси болохоор бас 100 сая маяг ингүүт. За одоохондоо бас заавал 100 сая маягаар бас яах ингээд шууд өрсөлдөөнөөс гарсан юм байл шүү дээ. Тэнгүүт юу үлдэж байна? Ливерпул, Сити хоёр үлдэж байгаа юм шүү дээ. Тэнгүүт өөрийнх нь юу сонирхол нь болохоор Сити учраас ер нь бол Сити рүү. Тэгэхээр тэр чинь яг нөгөө анханасаа Ситиг сонирхож байгааг л бахал та. Тэр чинь яг за ийм хоёр баг үлдлээ гэж ярилцсан шүү дээ. Гэр бүлэрээ ярилцсан, ах トゥ амаатан савд найз нөхөд хажууд нь тэгэл нэг хүмүүс байх шүү дээ. Гэтэ бол харж л дээ тий. Тэгэл ялчгүй сонголт. Релиз клауз буюу гэрэг чөлөөлөх дүн 73 сая паунд гэсэн шүү дээ. Тэр чинь тэгээ 1 сарын 6-аар солигдно гин. 1 сарын 6-аас өмнө тохирохгүй бол тэр нэг өдөр байлаа. Тэрнээс наан бол тийм цаашаа бол өөр гэдэг. Тэгэхээр цаашаа болохоор үнийг бүр өсгөж болохоор болчих юм л. Тэгэхээр өөрөөсөө одоо Борнмут бол мөнгө хийх гэж л үзэн ш. Тэгэл ер нь бол жоохон 1 сарын 6 уралдуулж байгаа л одоо гол нь дандаа том багууд өрсөлдөж байгаа юм чинь тэрийг жоохон харах л ах гэж. Харин тийм. Гэтэ Сити одоо Фоден тоглолдог үстэй. Яг би бас Семеньогийн зүүн талд тоглож байгаа гэж боддог. Фоден бол 18 дээр. Уун Семеньо Арсеналд очивол Арсенал бүр гоё л. Арсенал зүүнд яг одоо Габриэл Мартинелли дахиад 100 гац сая ярих. Тросар хоёр. Үгүй тэр хоёрыг зардчул аавна. Гэхдээ хамгийн гол нь хажууд нь Сити санал тавьж ивэл нэмэргүй л дээ. Өвөл нөгөө юм чинь Ситиг хөл явчих. Тийм биз дээ. Тэгээ үүлж мөнгө гарах нь Арсеналын хувьд бол хэцүү л дээ. За шууд Арсеналыг ярьсан дээр Арсенал үзцгээе. Сая Брайтонтай Эмирейтс тоглосон. За хурцлэр бол энэ дээр нэлийн бэлдэж гарч ирсэн байлээ. Одоо гол тоглогчд хоёр нь суулгаад түрүүний хоёрын хилдэгчлэн тий. Минтэй гэж юм уу. Өдигөрийн цогт хараагүй удаа. Өнгөрсөн үлрэлд бол яг иймэрхүү гоолуудыг зөндөө оруулсан шүү дээ. Тий одоо яг энэ дээр хаалгач гарангууд шахалт өдигөр өөрөө ингээд шууд шахаж байгаа хөөхгүй тий шахалтай өдөртөө. Тэнгүүд Инкапи араас шахаж орж ирээд чи шахалтаас л орсон гол доо юу. Яг Брайтон эхний үеийг одоо том багтаад болохоор 0-0-оор тэц гэж үздэг. Яг нөгөө гол тоглохооных нь бүгд сэлгэн сууж идэг байхгүй. Тэгээд тэгсэн чинь алдчихж байгаа. За 1-0 бол эдний хувьд бол бас байж болох үрдэн байхгүй. Тэсэж 2-0 болчихоо. 2-0 болцдог байхгүй. Өөртөө хийгдэж байгаамаа. Жоржино Рутер. Тэгээ энэ тоглолтын дээр чи их балай одоо бэлтгэл дээр Тимбер гэмтээ, халаалтан дээр Калафиори гэмтээ. Нэг харсан чинь Райс баруун хамгаалагч харж тоглож байгаа шиг тий. Энд ч одоо нэг тоглолтын төлөвлөгөөг бүр оронгоор нь өөрчилж байгаа байхгүй юу? Халаалтан дээр тоглогч гэмтдэг чинь тий. Тэгээ одоо гэмтгэл юм л да яалтчгүй тэгэл. Энэ аймаар цохилтоо тий. Тэгээ эднийх яг ингэдэг байхгүй юу? Ингээ 2 дугаар үе дээр нөгөө бүх довтлооныхныгаа гаргаж ирээд дайрдаг. Тэгээ хэрвээ 0-0-оор дууссан бол одоо ингээ бүр заваар болно шүү. 2 дугаар Брайтон ер нь сайн тоглосон шүү. Харин угаасаа л тэгдэг. Энэ хаалт бүр ёо. Борнмут 1-р үенд ямар гайхалтай тоглож гэж бодож байна одгийг. Энэ бол итгэмээргүй хаалт. Оны шилдэг хаалт. Энэ тоглолтын дараа шууд Премьер Лигийн ковер болсон байл. Энэ зураг. Тий. Брайтны яг энэ арга барилд зөндөө багууд орсон шүү.
Эхний үе 0-0-оор дуусаа 2 дугаар үед 50 үлдсэн баг. Минти бол сая өөрөө ч баг итгийг баха. Яаж харч өгöd. Саяны хаалт бол супер гэсэн. Ер нь 3 оноо авчихсан. Энэ Минти эднэр чинь одоо ингээд 90 минут гүйчвэл 2 дугаар үед ямар ч үр дүнгүй ядарсан хүмүүс те. Тэнгүү тийм хэдхэн минутанд ашигладаг юм байна л да энэ тоглохны тоглогчдыг. Вэлбек, Мэлбекийг бол 30 минутаа л юм хий. Гэдгийг юм байлээ. Одоо ч насан ч яалаа тий. Энэ тоглолтны сэлгээнд нэр Арсеналын сэлгээнд Марли Салмон гээд 16-тай юу? Тий, нэрлэгдсэн. Тэгсэн чинь тэрийг Джеймс Милнертэй л харьцуулаад хэлээ л дээ. Хоорондын насны зүрх нь 23 нас 237 өдөр. Салмоныг яг хорвоод мэдлсэн өдрийн маргааш нь Джеймс Милнер Премьер Лигийн 208 дахь тоглолтод оролцож байсан гэнэ. 208 гэдэг чинь бараг 5-6 жил тоглолцсон байсан. Милнер сая гарсан уу нэр? Милнер сэлгээнд байсан. Милнер одоо нөгөө рекордыг л хүлээгээд байгаа шүү дээ. Одоо Милнер гэдэг байгаа нь. Гарет Баригийн нөгөө Премьер Лигийн бүх цаг үеийн хамгийн олон тоглолт. Хамгийн олон тоглолтноор. За 6 тоглолт дуугаа сайтаад шүү. Тэгээд энэ жилдээ болчихвол. энэ жилдээ засагчуулагч ч гэсэн болчихсон. Милнер ч одоо он гараад 40 мөч хүрж байгаа юу те? Тийм хүү. Тийм байгаа. Хэдүүлээ нэг хавар бол тэрийг ярьж таарах тавар гэдэг. Он гараад 1 сарын 4-нд юм шүү дээ. Бүр ойрхон байна. Тий. Юун дээр Мартин Одигар сая бол Премьер Лигийн энэ жилийн энэ үлрэлийн анхны гоолоо 16 дахь тоглолтын дээр 16 дахь цохилтоор оруулсан байна. Арсенал 12 өөр тоглогч голын самбарт энэ үлрээд Премьер Лигт нэрээ бичүүлсэн. Букая Сака Эмирэйтс цэнгэлт хүрээлэндээ голын дамжуулалт өглөө жил гарan болсны дараа инхүү голын дамжуулалт өгсөн. Хамгийн сүүлд 24 оны 11 сарын 23-нд. Тэн чи бас бэртсэн баг. Өнгөрсөн үлрэлийг айгүй гоё ихлүүлээд та санаж Яг энэ 11 сарын эхний 5 тоглолтод 6-7 голын дамжуулалт Шууд тийм тэгсэн. Тэгээ хэмтцтэй. Тэгсэн. Модлон бол гол нь баг, дамжуулалт нь их байсан. дамжуулалт нь өстэй. Тэрний өмнөх жил гол дамжуулалт хоёулаа 10 гарсан баг. Тий. За нэг ийм сонин юм явж байгаа. Энэ бол Арсеналын сүүлийн үед оруулж байгаа гоолууд гэхүү. Арсеналын оруулж байгаа гол гэхүү. Эсвэл автгол юу гэхүү. За ямар ч үсэн сүүлийн 6 гоолынх нь 4 автгол байна. Тэд Wolverhampton-ны эсрэг, Everton-ны эсрэг, Crystal Palace-ны эсрэг сая лигийн цомд тоглосон. Brighton-ны эсрэг. За ингээ 12 дугаар сарын Арсеналын мэрэгэн бууж автгол. Тэг яг ер нь энэ автгол чинь хөндлөн дамжуулалтаас л их орд юм байлээ л дээ. Тий одоо Жавж руу их ороод байна гэсэн үг байхгүй юу? Хаалганы шонгын Одоо жишээ нь тэр тэг нүүрний шугам руу зэрэгцэж ирж тэндээс дамжуулж. Бужигнаан дундаас өөрийг угсч чадахгүй. Тий, гол нь тий. Арсенал 2 жигүүр их хэвээр сайн дамжуулалт өгч юм л гэсэн. Хөндлөн дамжуулалт Арсеналын бас гол тулгуурууд, довтлооны төлхөрүүд. Тэрнээс одоо хаалганы урдаас зохиод тэр болгон автгол орох нь баг. Тий, хоёр Хөндлөн дамжуулалт чинь аягүй. Ялангуяа Сакагийн дамжуулалтууд бол дандаа өвн гол болчиход байгаа шүү дээ. Яг энэ тоглолтууд. Тросаараа бас яг бүр нүүрний шугам хүртэл яваад байна. Явж тоглоод байна. муугаар хэлэхэд нэг их муухай хортой газар л яг үг тийм дамжуулалт. Яг яг ингээд ойрын тав руу. Юуруу яг шугам дээр гарсан гараагүй мэддэхгүй баг тэр шугам дээр орж ирэл хөндлөө өгөхөр чинь хүний шилд мэлбэнд байгаа л орчдөг байхгүй яалч. Тэ? Сая нөгөө хиний оруулдаг гол. Хаварц ирж байгаа гэж. Хаварц ирсэн шүү дээ. Ойрцсон юм уу? Сэлгийн суугаад. Яг үрдсэн байж байгаа дахиад нэг жоохон бэртлэн сэтрээд гэх юм уу? Тэгээ жоохон хоошлж байгаа юм билээ л дээ. Би одоо бодох нөө Хаварц байвал манай нөгөө нодлын ирдэг товтлогч Якерс. тий. Тэрнээс бараг дээр байх гэж бодоод шүү дээ. Яг магадгүй тийм. Одоохондоо тийм биш магадгүй. Тэгээ Якерс чинь Якерс ч бас голтхгүй. Якерс Шешко гэсэн хоёр тоглогч голтхгүй. Йокерс бөмбөнд ч их цөөхөн үрхийн. Тэгээ юу вэ? Йокересийг ингээд одоо олон жил ингээд хамгаалагч хийцсэн хүмүүс бол энийг бол ингэж хамгаалах юм байна гэд хүчрээ олоход амархан байгаа. Гэтэ Йокерс нэг эерийг би харсан юу юм бэл. Нэг юм хамгаалахын аргагүй нэг тийм нэг өөрийн нэг юм ур чадвар скил байх хэрэгтэй шүү дээ. Тоглогчд те. Жишээ нь Дрогбад бол байсан, одоо Луис Суарес байсан те. Одоо Агуэрот ч байсан гэдэг шиг те. Нэг тийм өөр хүнд байх бол чанар. За тэгмүүд Йокерес бол яг л одоо хөлбөмбөгийн академид тоглогч хүн ингэх ёстой гэж одоо альч багийн хүүхдийн дасгалжуулагчийн заадаг яг тэр үйлдэлийг хийдэг тоглогч байгаа байхгүй. Тэгэхээр тэрий чинь зөрүүлээд хамгаалах бас хичээлийг зааж л байгаа. заагаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хамгаалахад амархан тоглогч байгаа. Йокерс гэхдээ нөгөө хэдтэй боломж олгоод байна. Тэгэх бахад Талбай дээр байгаа. өөрөө айгүй зүтгэлтэй те. Бөмбөг хөрхгүйгээр тэнд ингээд нөгөөдөлтөө Йокерс тэнд байгаа учраас Сака ингээд голын дамжуулалт өгөө тийм өөдийг хөр цохиод байна гэж би хараад байгаа шүү дээ. Хитрхи стандарт тоглогч юм болов. Тэг яг уг нь дээшлүүл эн чинь яг хааландын потенциал ч юм уу те. Одоо арай хааланд биш юм аа гэхэд жоохон дөх тийм тийм хааландын одоо хааланд ч болох хаалгачийн эсрэг гарч ирээд төгсөгдөг хааш
бүр ингээд зөвхөн хаалт л төгсөх юмнууд байх шүү дээ. Зөвхөн хаалтыг гүйлтгэж байгаа. Тийм харин том алхаа. Тэгэл ондоолт хаалт чинь давтагдчихгүй л дээ. Тий давтагдчихгүй. Гэтэ хаалт одоо юу гэдэг жоохон ч ихсэн ойртох тийм нөгөө юу нөө байхгүй. Одоо том алхаатай нөгөө биеийн хүчний тоглолт сайтай зүүн цохин даанч одоо нөгөө нэг яг стандарт гэдэг шиг тэрэн дээр нь тулчаа дээр хаалт одоо тулчаач одоо чинь нэгсэндээ Гойкересийн нуруу нүртэл стандарт, хурдан нүртэл стандарт байгаа даахгүй. Өшөө нэг 2 секунд илүү хурдан болчихвол тэр чинь онцгой тоглож байгаа. Хурцтай шүү дээ. Онцгой тоглож болоо. Би бол Йокерсийг удаан гэж хэлэхгүй. Тий. Гэхдээ нөгөө нэг яг л нөгөө хамгаалагч нартай хурдан стандарт байгаа даахгүй. Би бол энэ дэрийн хоёрохтой санал нэг байна уу. Нэрэл 2 секунд хурдан. Яг нөгөө довтлогч 2 секунд тий 1 секунд ч юм уу илүү хурдтай гүдэг байхад л онцгой тоглогч хүн хамгаалж чадахгүй болоод эхэлнэ. Нэрээ. Бид нар нөгөө гол хараад байдаг. Тэнгүүтээ өөр юм бол хийгээ явах шиг байна. Тийм үү? Талбай дээр хөрнөлөө байгаа. Сайн товтлогчийн хувьд сайн товтлогч. Зүгээр яга хийхгүй байгаа нь хамгаалагч нарт яг тийм байгаад байна уу л гэж байна. За Арсенал ингээд автоголууд хийлгээд байгаад байдаг. Түрүүний бидний ярьсанчлан их дамжуулалтууд одоо дараагийн тоглолтоос бас анзаарах хэрэгтэй үзэгч маань хаашаа яг унгаж бөмбөгөө оруулаад байна. Сүүлд нэг Челсигийн Жо Педрогийн нэг гол булангийн цохилтоос одоо хэдүүлээд удахгүй үзнэ. Яг тэр Челси бол энийг бас сайн хийж байгаа. Нөгөө талдаа Фабиан Хөрцлер уул нь бол их сайн давгүй засгалж болгоч гэхдээ нөхөр 12 дугаар сард хожил байгаа. Юусоо хожиж үзээ. Замналтай Брайтон дээрээ хожиж үзээгүй. Энд ч 2 дахь хөлрөл юм тийм. 2 дахь хөлрөл. Ингээд 12 сарын тоглолтод дуусч байна. Хожих боломжтой багууд байсан уу гэвэл байсан. Гэхдээ хүний ч талбай бай, өөрийн ч талбай бай. Брайтон бол 12. Ер нь ийм ачаалттай үед жоохон паниктдаг байж маа. Тийм, залуу тасалж болгоч юм. Тэгээ дээрэс нөө Брайтны бас юу байна л та. Өөрсдөө нөө тоглолтын хэмнэл нь одоо суудаг ч юм уу те. Бүр яг нэг тийм юу биш. Айгүй их ачаал авч тоглолдог учраас 12 дуусар чи бүр боксинг дэйтэй хүн сар болчоо. Тэгээд олон гол алдаж гин, хаалгандаа их гол алдаж гин. Тэгээ хожигдох нь их болоод байна удаа л гэж хардаг. 6 тэнцээ 5 хожигдол. Премьер лигийн түүх нь 12 дугаар сард хожил аваагүй засгалж болгоч дотроос хамгийн олон тоглолтод удирдсан. Сандерлендийг 6-0 дайцсан байна уу? Тэг. Тэг юм уу? За, Фабиан Хөрцлер ийм байна. Энэ бол нэг чоп гэдэг оруулчих гэж бодсон. Стэнфорд Бридж. За, нөгөө Астон Виллагийн дараагийн 6 тоглолтоос амар чанга хуваар байна да гэж хэлсэн чинь эхнийх нь харин нэг ихтэйхэн азтай хөө, хоншортой хөө. За, энэ дамжуулч. Энэ Астон Виллагийн төлөвлөгөө шүү дээ. Миний би бол тэгж л бодож байгаа шүү. Эхний үед цохиог шүү дээ. Юу ус цогж гэж бодоагүй бах юм Астон Вилла. Нүдэг нүдүүлж байгаа. Нүдүүлээ дараа гарч ирнэ гэж гарчсан. Угаасаа гараад ирэнгүү Челси нүднэ гээд тооцоолсон байгаа шүү дээ, тий? Тэгж л гарч ирсэн гэж би бодоо. Педроны хальт төрсөн үү, тий? Өсгийн дээр нь гарах. Өсгийн дээр нь оогоо. Яг энэ дамжуулт. Ийгүү тий хаарт. Тэгээд Астон Виллагийн тоглолтын тактик бол эхлээл шууд өөдөөс нь довтлол дайраад эхэлсэн болвол айгүй бол Челсид бол тавиулах байсан байх гэж би бодоод байгаа. Тэ? Тэгээ уусаа Челси ч өөдөөс нь довтлдог багийн эсрэг сайн тоглолдог шүү. Саях дээр пенальти шүү тий. Саях тэгэл одоо өгөхгүй л байна шүү дээ. Тэс гар бол нэлээ салцсан дээ. Салхаас гадна гар дээр нь ойчж байгаа. Гар байгаагүй бол энэ Педро Нето тэр бөмбөгийн хаалга руу төвөгдөж байгаа. Ер нь бол. За энэ тийм. За энэ ингээд Астон Виллагийн өөрсдийн тоглолтын тактик нь энэ угаасаа. Бид нар эхний 45, магадгүй 60, 65 минут нүдүүлнэ. Тэгээд хамгийн сүүлд бид нар хүмүүс нь ядарсан байхад сүүлийн 25 минутын дээр бид нар өөрсдийнхөө хөзрөө яана гэж тэр бодлоо одоо энэ Оли Watkins чинь суулгаад байгаа шүү дээ. Гарахгүй байж байгаа. Онана ус хожиж байгаа. Тэгэл онороо магадгүй мөргөө тийч магадгүй гэж оруулж байгаа шүү дээ. Харин би энэ тоглолтод яг хөдөлгөн дээр бас хэлжсэн баг. Гайхаад Астон Вилла Онана Watkins хоёрыг суулгацсан байна. Яг сүүлийн 10 тоглолтод хамгийн сайн тоглолтог одоо тоглосон тоглогчдын нэг нь яг энэ 24 дугаар Онана шүү дээ. Хэрвээ эхнээсээ Watkins гараад ирсэн болвол юу одоо энэ сая гол хийж байгаа минут дээ шүү дээ. 70-80 дээрээ Watkins бүр ингээ алхаж байгаа. Цаашаа гүөх бензингүй болцсон байгаа. Тийм. Гэтэ бас тэгвэл Watkins-ыг сойж хагаад эхний үе нүдүүлээ. 70 минут хэдүүлээ нүдүүлээ заяа. Ямар ч чадлуул гол алдахгүй нүдүүлчихье. Тэгж байгаа л хэдүүлээ.
сүлд нь яг л дайрыг гэдэг л тэр тактикаараа л явчихлаа. Хоёрдугаар үед өөрсдөө ер нь нүдчихлээ шүү. Хоёрдугаар үед бол Астон Вилла нүдчихлээ шүү. Харин тэгж байгаа байхгүй яг тийм л тактик. Брайтон яг тийм л тактик хэрэглэдэг шүү бас. Тийм Тоттен юм байна бас. Унаа Эмригийн тактик байсан. Ялцч байсан. Оноо Воткинс хоёрыг суулгаж чинь. Ийм тохиолдолд Челси эхний тэр нүджихтаа 2-0 3-0 болгочих юм бол тэгээд энэ тоглолт дуусчихна. Тэгээ эхний солилцоо орж ирээд Оноо Воткинс орж ирээл шууд 2 минутын дараа гол олцсон шүү дээ. Тэгэл эхэлж. Яг тэгвэл Воткинс шиг хурдан тоглогч дөнгөж гарч ирж байгаа байхгүй. Тэгээд 4-4-2-оор яг гараанд гарчиж байгаа. Яг үндсэн юм 4-2-3-ны 4-5-аар тоглолт шүү дээ. Тэгээд хамгаалыгээ 4-4. Хэрвээ энэ тактикийг Мареска миний л бодлоо шүү зүгээр. Уншсан болвол ингэндээ яагаад Воткинс суугаад байна? Энэ өнөөдөр жингөө суухгүй хэд дээр орж ирэх нь үү? Орж ирнэ. Асар хурдтай гүн. Тэ 75 минут тоглолцсон байгаа Чалобогийн хажуугаар энэ яг гүн гэж тооцвол жишээ нь Фафанага хадгалж ягаад энэ солилцоо болоход л яг зэрэг оруулах хэрэгтэй байхгүй. Мареска. Тэнгүү Чалоба биш Фафана шин бас яг гүйлттэй ерөөс амарцсан. Өөдөөс нь тэг тавих хэрэгтэй байсан болов уу гэж би зүгээр бодоод байгаа. Гэтэ арай надаас доор байна гэж байхгүй л үү. Тий яг хөө эхний үед бол Челси нэг 2 тэг мэгээр ч юм уу тэрүүлчих боломж бол байсан. Тий. Тэрэн дээр хийт 2 тэг болцсон бол хэцүү шүү ер нь. Тий. Яг Марескагийн бодол бол тийм л байсан баг. Тэрийг мэдэхгүй байх гэж л мэдээж байхгүй тий. Эхний үед яг зүгээр голын магадлалын ч юм уу харах юм бол нэг 2 гол оруулчих хэмжээний тоглоомнуудыг хийсэн боловч ганцыг хийсэн байхгүй. Тэгээ яг нөгөө бүх байрлалын тоглогчдын уур чадвар бүх юм ингээ харахаар Астон Вилла зүгээр шууд гарч ирэл Стенфорд Брижд шууд нүдэлцүүл бид нар зодуулна гэдгээ мэдээд байгаа байхгүй. Тэгээд тактикийн хувьд яаж эднэрийг аргалах уу гэж байгаад тэгэл яг өөрсдийнхөө төлөвлөсний дагуу тийм. Унаа Эмери ерөөсөө Астон Виллагийн засалжуулагч болоод саяных бол 119 дэх Премьер Лигийн тоглолт. Тоглолтын аль нэг үед хаалга руу онж юу лэн чинь ерөөсөө цохоогүй юм байна шүү. Цохоогүй шүү дээ. Нэг ч цохоогүй юм. Тоглолтын аль нэг үед хаалга руу ерөөсөө нэг ч цохоогүй хоёр дахь л тохиолдол. Тэгэхээр ерөөсөө нэг Михаил нэг бодол бий. Гэхдээ аврагч нь гэхдээ нэгдүгээр үе зүгээр ингээ бүтэн хамгаалч нүдүүлээ гэж гарч ирэхгүй шүү дээ. Зай гараар бас сөрөг явъя гэсэн тооцоо байгаа шүү дээ. Даанч бүр сөрөг явах ч зай гараагүй юм те бүр. Тийм. Үнэхээр гараагүй. Тэгээ Челси бас тэр Чалоба Бадяшил хоёр гарч ирсэн шүү дээ. Тий. Гараанд. Ер нь эхний тэр нүджихт бол болж байгаа. Тий болж байгаа. Тэгээ буцаад 20 дугаар хагасд гарч ирэхэд бол ялч юу. Ер нь Челси яг төвийн хамгаалагчаа бас нэг энэ 100 одоо өвөл 100 солио те. Яг нөгөө Фафана яг нөгөө формондоо гүйцэд ороогүй л байгаа юм л да. Колвил Фофана хоёр л тоглосон. Яг тэр хоёр ч одоо яг манай гол гарааны хоёр хамгаалагч байхгүй. Колвил одоо улирлан дуусчаад Фафана болохоор бэртлээс дөнгөж ирээд минутын хязгаартай байгаа байхгүй одоо. Тэгэд ойрхон тоглолцсон. Одоо чинь одоо Борнмут дээр Фафана гарна. Саяны тоглолтыг бол ингээд амрааж байгаа ухаантай. Амраагаад байна. Тий. Тэр чинь нөгөө бэртлээс ирээд удаагүй байгаа даа. Тэр хоёр байхад одоо шинэ хүн бол аавна гэж байхгүй шүү дээ. Колвилын гэмтэл гэхдээ энэ хавар 4 сар гэхэд ирж магадгүй юм байл шүү дээ. Бүр 4 сараас нааш хүн. Тий. Гэхдээ ер нь улирлан дууссан. Ер нь ингээд дэлхийн аврагч бодлоо олчихгүй Колвил юу. Харин. Тэгээд өвн Арсеналыг харал да. Одоо Габриэл Магалаас Салиба байгаа ч гэсэн те Инкапе гээл авлаа штэ. Москера гээл авлаа штэ. Өвн тийм шиг ийм нөөцтэй байх нь багт ямар хэрэгтэй вэ гэдгийг харагдж байгаа юм. Челси ч гэсэн гэхдээ Чалоба одоо энэ Бадяшил гэдэг нь яг нэг төрлийн хоёр хамгаалагч. Одоо Хато гэдэг үг гайгүй тоглогч байгаа юм л да. Танаас ч одоо баг 6-7 төвийн хамгаалагч байгаа үстэй. Харин тэдийг ингээд солихгүй бол одоо яг ингэ Дисаси Ачампон гэнтэр ч. Дисаси зээлээр явцсан. Ачампонг ч яг тэ дөнгөж 19 ч сая те. 19-тэй. Тийм хүүхэд. За хоёр үеийн хоорондын харьцуултыг харъя. Тэнгэр газар шиг ялгаатай. Астон Вилла эхний хагас таалруу зөхөөгөө, оновчтой зөхөөгөө, торгуулийн талбай дотор 3 удаа бөмбөндөрсөн, довтлооны 3-1 рүү буюу одоо эсрэг багийнхаа хамгаалтын бүс торгуулийн талбай орчинд 15хан дамжуул бөмбөг эзэмшилт 28.6% байсан бол 2-р хагас 11 зөхөө. Наад 0 цохилч худлаа, тэр хөл худлаа гэдэг шиг. Наад хөлч худлаа. Наад ч зориуд тактик нь байхгүй юу? 49 дамжуулт явсан 47.9% эзэмшсэн гэж байна. Ингээд Астон Виллад 11 тоглолт дараалан хожлоо. Хамгийн сүүлд энэ рекордыг энэ клуб 1914 онд бүртгүүлж байжээ. Тэр үед клуб рекорд нь 11 байдаг. Одоо Арсеналтай тоглоно. Арсеналтай хожих юм бол клубийнхаа цоошин түүхийг шинэ рекордыг тогтоох боломжтой болох нэ. Тийг нь Астон Виллагийн бүрэлдэхүүнийг харахаар уг нь бас хөөрхөн зузаан юм аа.
Гайгүй. Одоо энэ чинээс чинь бас айгүй олон тоглогч гэмтэлтэй байгаа юм байна шүү дээ. Одоо ялангуяа нөгөө төвийн хамгаалтан дээр Tyron Mings, Pau Torres гэсэн одоо баг өнгөрсөн үеэрэл хамт гараанд гарсан хоёр нь бол байхгүй байна. Тэгээс сэлгэнээс орж ирж байгаа тоглогчт нь гэсэн чинь одоо зүүн зүрийн хамгаалтан дээр Luka Dean, одоо Франциск Шобагт дуудагддаг тоглогч байж байна. За урд одоо Watkins заримдаа ингээд сэлгэнээс орж ирж байна. Daniel Malin бас Watkins-тай ингээд сайхан солигдоод нэг нь гараанд гарлаа гэхэд нөгөөтг нь сэлгээр орж ирж Buendia байж байна. Малиныг гараанд гаргаж маргадаг чинь зүгээр худлаа аахгүй. Тэр бол пранк байсан л да. Худлаа. Тэгээ Малин ч хэд хэдэн чухал гол хийцэн шүү энэ үлрэл. Үгүй тэр чинь өөр баг дээр л дээ. Том багийн эсрэг болоод одоо жишээ нь Арсенал дээр эдгээр чинь яг энэ тактика хэрэглэнэ. Ер нь эхний ингээл гарааг нь харах юм бол хин яг сөрөг довтлооны дамжуултыг өгөх юм, хин гүүх юм, хин хоёр гүүх юм. Хоёр л хүн гүүн штэ. Ер нь бол урагшаа. Ихэнхдээ Арсенал нүдэн штэ. Арсенал Астон Вилла ч баг өнөө шүү дээ. Тий. Тэгэхээр яг тэр шууд гарааг нь харангуут аяндаа тэр юу нь харагдана. Чи нөгөө Гейсэн гээд нөхөр нь бас юу явчихад байгаа. Алсын цом руу явчихад. Тий. Тэгээд Уг нь Харви Элиот ирвэд уг Харви Элиотыг энэ үлэлд авсан ямар гоё 8 болчихоо гэж бодож байсан чи Элиот бас бэртчихлээ л тоглохгүй. Удахгүй гэхдээ тэгэхээр бүрэлдэхүүн гоё байгаа зус. Бүрэлдэхүүн гоё байгаа учраас ингээд тактикт нэг тохироод. Гэхдээ Арсенал ч бас тийм амар сөрөг хийлэхгүй л дээ Астон Виллаг. Арсеналын хамгаалалт чангалтай. Тий, бас тийм амар сөрөг хийлэхгүй шүү. Одоо Габриэл баг гараанд гараад эхлэх байх. Арсенал ер нь одоо хоёр дараалж хаж. Яг нь тэгэл чинь нөгөө нэг ядарсан байхад 80 дээр сөрөг довтлогоо хийгээд булан болгоод тэгээ булангаас хийнэ гэж бас амар юм байгаа шүү дээ бас. Тийм энэ жижиг багуудын гол хийх төлөвлөгөө бүлгөө чинь заваан. За тэгвэл Астон Виллагийн хожигдлоос барьсан оноог энэ үлрэл жижиг баг гэж хэлж болж байгаа юм уу? Арсенал Астон Вилла хоёрыг хажуухаар Арсенал нь том биз дээ яалтчгүй тий. Хожигдлоос барьсан оноо Астон Вилла энэ үлрэл 9 тоглолтод хожигдож эхлүүлээд 18 оноо булаан авсан байна. За Сандерленд 12, Брайтон хоорондын зэрэг бол нэлээд хол байна. Брайтон 11, West Ham 15 тоглолтод хожигдож эхлүүлсэн гэдэг бол би одоо аргагүй үстэй. 18 тоглолтоос 15-т нь эсрэг багтай хэлж болцсон гэсэн. 8 оноо авсан. За Leeds 7. Энэ тэгмүүд одоо чинь энэ бол яг ийм 2 дугаар үе дээр гол хийнэ гэсэн бодолтой тоглодог багууд харагдаад байгаас ер нь. Тэгмүүд эхний үед гол хийгээд тэрийг үр дүнгээ хамгаална гэж дайрдаг одоо чинь Борнмут зэрэг багууд болвол юу байгаа. Тэг эхний гурвал ер нь тийм баг шиг байна. Тэр West Ham Leeds хоёр бол угаасаа хүссэн үсээгүй хожигдож эхэлдэг болохоор яг гоо заримаас нэг оноо авчихгүй. Тий. Тэгмүүд нөгөө Борнмут энэ төр болохоор дандаа одоо бариулсанд орж явж байгаа. Ашрууд эхэлж хийчээ тэрийг хамгаалж чадаагүй энэ төр тохиолдлууд байна. Тэгэхээр одоо энийг ингээ Астон Вилла жишээ нь тоглогчдын сэтгэл зүйд хүртэл ингээ нөлөөлсөн байгаа шүү дээ. Нэг тийг бол нэг тийм юу тийм сандраад ах юм байхгүй ч гэдэг юм уу тий. 0-0 бол бүр сайн онц. Яг нь 0-0 бол бүр сайн, нэг тийг бол манай гугаас 2 дугаар үед нэг юм 2 гол хийчихэд л асуудалгүй л тий. Нөгөө талдаа хожиж яваад тэрнээс тэнцвүүлсэн ч юм уу хожигдсон тохиолдол алдсан оноогоор Челси 13 антирекорд болсон юм чинь. Тийм. Одоо тэгээ сая харагдаж байгаа үстэй. Нэгдүгээр үед Астон Виллаг хожиж исэн биз дээ. Тэгэл 2 дугаар үед хожигдоод дуусч байгаа үстэй. 3 оноог болгож. Тийм. Ер нь гэхдээ Челсигийн тоглолт энэ жил ер нь та яа анзаарч байгаагаар ямар ч барьцгүй байгаа үстэй. Барьцгүй. Одоо жишээ нь за арай барахгүй байх гэсэн багийг хожичоод байгаа юм. За энэ багийг бол хожичих واخ оо гэсэн тоглолтын дээр хожигдчиход байгаа юм. Тэр ямар ч тийм таамаглах боломжгүй. Томчуудтайгаа уг нь гайг үзээд байгаа тий. Гэхдээ одоо тэр нэг юутай тоглолоо нэг дарааллаад бас том багуудыг бас ашраж ийл ш тий. Тэгснээ байхгүй болчихсон. Тэгээ Арсенал эсрэг 10-аа үлдчих. Тэгээ тэр Барса 3-0 молдвол тэгснээ дараа нь Лидс хожигдсон ч шиг тий. Тэрнээс шууш чугаар хожоогүй ганц нэг л хожилт байгаа шүү дээ. Хоцсон гинтхэн юм нь хөдлөөд Эвертон тавиацсан. Юм хөдлөд. Тэгээ эхэлж голцсон ирнэ Челси ч бас. Ян хуудсан тэр авчдаг. Улаан утсаа. Челси ян зүр. Жишээ нь Ньюкаслд 2-0 дуулаад нэгдүгээр үед дуусч байгаа шүү дээ. Тэгсэн 2 дугаар үед дээр гаж 2 хийгээд хэсвүүлээд сүүлд нь нүдсээр байгаа арай амжихгүй дуусч байгаа юм бас. Яах гээд байгаа юм те бас барьж очих гээд байгаа юм уу? Айгүй ойлгомжгүй. За 18 дугаар төргийн үр дүн хэдүүлээ шалгацгаая. За бусад тоглолтууд гэх юм бол за онцлог тоглолт. За Brentford Bournemouth-ыг 4-1-д дууссан. За Кевин Шаде гэж нөхөр хэтрикээс Энэ ер нь хийдгүй юм да ер нь. Яагаад энэ өнгөрсөн үеэрл хийсэн гинэ. Тэгээ өнгөрсөн үеэрл ихэлснээс хойш 2 хэтрик хийсэн. Герман шин. Тий. Хааланд байна, Шади байна. Өшөө нэг юм байв та. Ерөөсө 3-4 тоглогч байна. Герман баггүй юм. Ливерпул Wolverhampton-ы тоглолт Диего Жотагийн хуч 2 баг хоорондоо тоглосон. Эхнэр хүүхдүүд нэрсэн энэ тоглолтын дээр бас
гой үйл явдал болсон. За Фулхэм West Ham-ыг талбайд нь хожлоо. Нөгөө Уилсон чинь нөгөө хинд дамжуулсан. Хименес Мексикт дамжуулсан. Сандерленд Лидс нөгөө Эвертоны тоглогч юм билээ. Карлос Левин хийгээд байна. 6 тоглолтоор олчихлоо. 6 тоглолт. 4 тоглолтод 7 гол. Доминик Калвертьюн. Энэ Карлос Левин гол хийгээд байна гэдэг чинь энэ юу сайнны юу тэмдгүү. Дэлхийн аврагт явах уу? Яа шот. Үгүй би бүр дэлхийд даяар одоо янз бүрийн болох уу гэж бодоод байна. Гол нь тэр тоглосон багуудыг харах юм бол City байгаа. Томчууд байлээ. Челси байлуу байгаагүй лүү? Байхгүй. Том багууд Арсенал ч байлуу. байсан баг Тийм, Арсенал байсан. Том багууд эсрэг. Мила гэдэг бас. Оногдож хийгээд байгаа мó. Гүй яг хийж байна. Яг хийж байна. Яг цэвэр ур чадвараараа хийгээд. Карлос Левиний ур чадвар гэж байгаа юу? Байлгүй. Одоо байгаа бол энэ ч одоо ингээд. Яг нөгөө бас байсан бол ойлгоно тий. Лидс центрт очиод нэг дарамтгүй тоглоод байгаа. Лидс ч харин товтлогчд мөнгө зарах үнгүй байж Харин тийм. Тэгээд ямарч дарамтгүй. За би энэ хийлээч үг хийгээч гээл. Энэ ч ер нь Эвертон байгаад байдаг нь Эвертон бас мөнгөгүй болчоод байгаадсэн шүү дээ. Тэгсэн. Тэгээ нөгөө Анчлотыг байхад сайн тоглодог байсан шүү дээ. Эвертон байхдаа сайн мөрөгдөг байсан шүү. Тэгээ статистик хараад байхаар хамгийн олон удаа агаарын тулаанд орсон лигийн тэрнийх олон ялж байгаа баг шүү. За ер нь бол Манчестер Сити Арсеналын ар шилэн дээр амьсгалсан. Эхний гол жоохон холтоод эхэлсэн шүү. За тий. За 1-3 дугаар байрны хоёр баг хоорондоо одоо туулах гэж байна. Астон Вилла хожичвол одоо оноо тэнцсэн. Энэ удирдлагын нэлээд Одоо арай хожихгүй байна. Миний бодлоор Одоо ч хэцүү л тий. Марацтай ядж хахад Хоёр тоглолт дараа. одоо царцаа намжил бас. За тэгээд Челси Манчестер Юнайтед 29-тэй явж байна. 26 оноотой 3 баг байж байна. Тэр 7-оос доошоо бол нэлээд хөдөлгөөн. энэ жил ер нь дахиад 5 баг орчих واخа тий. Авруудын нэг рүү. Магадгүй. Өндөрлө. Сандерленд Одоо хожигдсан бол тэхийн тулд нөгөө энэ Кристал Челсигийн дээр гарсан. конференцэд аягүй сайн тоглох хэрэгтэй байна шүү дээ. Гэхдээ нөгөө авруудын лигийн 5 нугаас амар хойч. Баг Бас тэр чинь нөлөөлт юм шүү дээ тий. юугаараа л коэффициентаараа тэгэл. Европод юу байгаа вэ? Европод ч Нотинг гейм байгаа. Нотинг юм байна. Астон Вилла бас угаах шүү. Астон Вилла тий. Ер нь гайгүй тоглоод байгаа тий. Тийм гайгүй. За завсарлаа. Эхний хэсэг маань эхний хэсэгтээ бүгдээр бол Европ дөрвөлжилж байгаа. Хоёрхан лигийн нэг за топ лигүүдээс хоёрхан лигийнх нь нэг Англи Премьер лигийг бол сайн ярьж чадлаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Wuhom, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger брэнд ажиллаж байна. Хэсэг хугацаанд завсарлаад лигийн цомын нэрээ хагас гişээ үлдсэнийг тоглолт хийж байгаа. Италийн Serie A лигээр сонь сайхан юу байна? Тэр талаар ярих болно. Хэсэг хугацаанд завсарлаад уулзъя. Нэвтрүүлэг таамтайг үзэгчдээ маш их баярлалаа. 20 дахь дугаар маань үргэлжилж байна. 2 дугаар хэсгээрээ лигийн цомын шүгийн 8 тоглолтуудаас нэг нь өнгөрсөн 7 хоногт бол явагдалгүй үлдчихсэн байсан. За тэгээд лигийн цом Арсенал, Кристал Паласын тоглолт. За галзуу ганц тоглолтоор шийддэг шат. Шүгийн 8 болвол за тэгээд Нөгөө хоёр баг нь бол City, Челси. Челси хоёр шалгарчаад байгаа шүү. Ньюкасл байна. Сити Ньюкасл хоёр хоорондоо тоглохоор бас энэ хоёрын хоцсон Челситэй тоглох байртай байгаа. Тийм. Тэн чинь үндсэн цаг 0-0-оор дуусчихдаг үлээ. Яадаг үлээ? Нэг-нэгээр дуусчихдаг үлээ. Нэг. Чи гоё юм болно. Тоглолтын Энэ дээр ер нь бас тэгээд жоохон сэлгээ гарсан уу юу? тэгсэн. Холиол гарсан уу? Габриэл Жесус гараад. Кепа гарч ирсэн шүү дээ. Габриэл Жесус, Кепа, Холиол гаргасан юм. тийм Кристиан Оргор гараад гарсан. Асал болонгаас гэсэн. Нэмж. За тэгээд Энэ чи бүр нилээн дуусах гэж байхад 90 дээр билүү 80 дээр билүү? Тийм. Ингээ хийчих. Гэхи. Тэ? Тий, Арсеналын саний гол ч 80 дээр байхгүй. Хоёр Тэгээд гол энэ чинь хоёр 90 дээр 5, 90 дээр 5. Тийм. Таах энэ Челси гийг л авах гэдэг авчаас тий. Манай арт юм шиг юм чинь. Харин буцаад авах гэдэг байсан. за Юу ах уу? пенальтаар ялагчийг шийдэх Алдахгүй зөхөөл хийсэн тий. Бараг хэд 7-7 алдахгүй явжсан. 8 дахь дээр алдсан уу? Матета алдсан юм уу? Гүй болоогүй. Ер нь алдахгүй. Энэ нь алдах нүг яаж яваадс тий. За тэгээд Калафиори. 6-5. За 7-6 болсон чинь хэн бэ? Лерма юм шүү.
Тэнцвэлс. Яас эргэлзвэ тий. Салиба. За одоо энэ болчихсон баг тий. Лакро юм уу? Лакро. Максис Лакро. Тэгээд дуусаа. Лакро ёстой нэг буруу хөл дээрээ боссон өдөр энэ Оун гол хийсэн. өөрийн нөгөө Лакро ч сая өөртөө гол хийж байгаа байхгүй. Тана Франц шигшээд байгаа юм. Байхгүй хуу. Шишиж байгаа. Шишээ дараа. Тэгээд тургуулын цохилт алдаад ингээ Кристал Палас лигийн цомоос бол Мултарлаа. Нодлоо авчаас тий. FA Cup-ыг авсан. FA авсан. Габриэл Жесус Арсеналын төлөө 100 дахь тоглолтод оролцсон гин. Нэрээ сонь сайн нэг 100 тоглолт байсан. 99 зөөр л гацчихад байгаас юм уу? Гинтчил. Тий. За ингээд хуурийн хагас гişин шатны хуурийг хэдүүлээ шууд харъё. Сайхан 4 цагийн тоглолт. 1 сарын 14-ний шөнө 14 жилч шөнө Ньюкасл Манчестер Сититэй, маргааш шөнө Челси Арсеналтай. Чи ингээ хариу тоглолттой тий. Тий, 2 сарын эхний 7 хоногт хариу тоглолтод тусынхаа талбайд болох нэ. За хариу тоглолтод Челси давуу талуу ямар тал вэ? Арсенал эсрэг. Хариу тоглолт нь Арсеналын талбайд гэхээр үү? Тий. Би бол одоо мэдэхгүй. Энэ жилийн Челси айгүй орон гарan байхгүй. Амар сонирм. Нэг бол талбай дээрээ муу тоглолч нь эсвэл айлын талбайд ч амар сайн тоглоно сонирм. Ерөөс ойлгомжгүй энэ аргагүй л дээ нэг одоо багийн одоо хамгийн одоо ахмадууд нь одоо 99 оны залуучууд байгаа юм уу тий Рис Джеймс Мэмс тий. Тосын бол яг одоо 97 оных юм шиг байгаа. Гэтэ Тосын бол нэг тийм багийн гол хүн биш шүү дээ тий. Тэр нь яг багийн Рис Джеймс тийм гол хүн 99 оных бай харч тоо. Тийм докторгүй л байд юм байна. За Сити Ньюкасл. Сити Сити аваа залчих байлаа тий. Ингэж бодоод байгаа хариу тоглолт Ситигийн талбай дээр байгаа нь аюултай байгаа тий. Эхлээд Ньюкаслын талбай дээр очиод тэнцчихэд Тий шүү дээ. Сити талбай дээр ирээл. Ньюкасл талбай дээр бас нэлээд гол оруулчихна гэж байх уу? Яг нь лигийн цам нөгөө гарааны тоглогчд нь бас яаж гарах уу Гэтэ Ситигийн одоо сэлгээ байлаа гэдэг тийм л тий. амар л та. 1 сарын 10-нд гэдэг чи одоо яг энэний өмнө 11 бүгд юу хийж байгаа? FA цомын 3 дугаар шны тоглолтоо хийснийхээ араас хийж байгаа. тий. Хийснийхээ араас энэ тоглонгуудаа эннийхээ араас тэмэрч аврууд хэлэхтэй шүү дээ. 1 сарын 20. Харин тэгээд энэ Нилээ ачаалттай л Гэтэ юу Манчестер Юнайтед ямар ч байсан Брайтонд таарсан байсан. FA цом дээр үү? FA-гийн тоглолт. Тэгээ 2-3 том тоглолт байгаа. Тэгээ Ньюкасл ч нэг том багтай байсан баг шүү. Астон Вилла Тоттенхэм 2 байгаа. Тий Астон Вилла Тоттенхэм. Манайх харин гайгүй Чарлтон билүү? Тийм бах тий. Чарлтон байсан шүү. Челси ер нь ийм цомын тэмцээний суглан дээр жоох юм дот тий. Тийм үү? Тажгүй шүү дээ. Ер нь FT-ийн сугалж чаддаг шүү дээ. За лигийн цом ямар ч тач ингээд хуваар нь бол ингэж таарсан байна. Арсенал яг Премьер лигийнхаа багуудтай энэ цомын тэмцээнд таарад дараалан хожлоо. Энийх өмнөхдөр Брайтог очсон. Сая бол ингээд Кристал Паласыг хожчихлоо. Хамгийн сүүлд ингэж Премьер лигийн багуудаа дараалан хожсон тохиолдол 2010-аас 11 онд тохиож байсан. Тэрнээс хойш бол анх удаага болж байгаа юм байна. 10-аас 11 онд өөрсдөө лигийн цомын финалд үлдээд Бирмингем Ситид хожигдчих байлаа. Нөгөө Кошелний нэг хаалгачтайгаа мөргөлдөөд нэг Вампирси байсан шүү дээ. байсан. Тэр жилийн финал юм байна. За Английн тухайд юм байна. За Италийн Serie A руу шилжчихье. Парма Фиорентина гэдэг тоглолтыг онцолсон. Яагаад онцолсон бэ гэхээр Эдэ Флоренцотын баг минь одоо юу болоод байна да гэж ярмаар байна. За энэний өмнө ч гэхдээ удирдлагын анхны хожлоо бас автсан. Удинесыг очсон тий. Ерөөсөө Европын топ 5 лигт хожил аваагүй 2 хэн баг байсан. Нэг нь Wolverhampton, нөгөөх нь Фиорентина байсан шүү дээ. Фиорентина ийм уу байгаа юм уу? Карант 15 тоглолтын үлээ 6 тэнцээд 9 хожигдсон юм жил удаа. Яг энэний өмнө Удинесийг хожоод нэг юм авсан л та. Яг юу л да Фиорентина нодлон их сайн эхлүүлсэн шүү дээ удирдлыг. Serie A-да Тэгсэн. Тэгээ энэ жил ингээд энэ тэгээ Мойскийн Бас баян тоглож чадахгүй байх шиг байна. 4 голтой л байгаа. Тэгээ Мандалор яав лөө. Нэг хагас хамгаалагч байж. Мандрагор аюу. Мандрагор ач лөө. Тэр одоо баг мэрэгэн буучны хаа 4-5 голтой. Италид асуудаж байгаа л та. Тий. Тэгээд хамгийн гол нь юу байна гэхээр тэр Мандрагория юм уу эсвэл Мойскины өөрийн ур чадвараар одоо Фиорентинаг хийж байгаа гол ороод байгаа юм.
Фиорентина ерөөсө дамжуултаас гол орохгүй байгаа юм. Багийн тоглолт таарах юм гэсэн. Байхгүй. Одоо чинь Фиорентинад голын дамжуулт өгж байгаа хүн энэ хоёр дамжуулт гэсэн хүн байна уу юу? Байхгүй. Тэгээ манус ч нөгөө конференцтэй бол байж л байгаа тийм. Байлгүй яг ангитай юу? Ангитай юу? Ангитай бид нар ч одоо хонхны хоёр баяртай. Манай Челси шилжиж явцсан. Анги дэвсэн. Анги дэвс конференцтэй байсан шүү дээ. Хоёр дэвшсэн. Манай хуучин ангийнхан. Бүгд байж. Манай хуучин ангийнхан. Гидмутсан энэ төр хийхгүй л байна тий Фиорентинаас. Байхгүй. Гүдмундсан чинь одоо Мойскины ард гараад идэв шүү дээ. Тоглогчийн ард юм уу та тий? За тэгээд Пармагийн талбайд ирээд 3-5-1-1 гэж тоглоод идэг юм уу? Хаашаа нэг тийм. Тий 3-5-1-1-ээр тоглоод идэв. Гэхдээ одоо за арайч бас унчихгүй байх та яа тийм бол. Тэгэ онол харах. Сүүлд л яваад байгаа л. инхээрийн сайн асуухаар би харлаа. Юу гин? 2 голын дамжуулт өгсөн байна уу гэсэн чинь ганцхан шиг байна. Хин өгч чүү? Никола Фажиоли. Оо за. За бусд нь бол тэгээд нэг ерөөсөө 2 голын дамжуулт Дамжуултаас ордгүй. Гол нь ер нь цөөхөн байгаа хаа тий. Дамжуултаас ордгүй гэдэг чинь одоо хаашаа нэг тийм бужигнаан дундаас орж мордог байгаа. 17 тоглолтод 17 гол. Хөлбөрн ч гэсэн сонирхолтой юм шүү дээ. 3-5-1-1 гэж. Тий. Эсвэл Мойскин өөрөө прессинг хийжгаад бөмбөг таслаад энэ төр хийчихдэг байхгүй. Тэгэхээр ерөөс дамжуулт биш. Тийм сонирхолтой баг байна. За, Фиорентинаг харин одоо сүүлийн жилүүдэд эн чинь Европын тэмцээнд байнга ордог, үе үе нэг аваргуудын лигт орж ирээд за нэг айхтар амжилт үзүүлдэг юм ахэд хэсэгтээ нэг хөрхөн оноо тонччоод байдаг баг. Манай Ренери ажилгүй болов. Ранери одоо 70 гарсан одоо. Одоо тайлс. Одоо юу яах юм бэ? Юу Амраа авар шүү дээ. Амраая. Мөнгөний тултал өгөөл. гол нь мөнгөндөө биш. Марвелын баатар шиг юм байна те Ренери бол өөр. Ренери бол үлдээ шүү. Фиорентинаг бол. Фиорентинагийн Serie A лигт эзэлсэн байрыг хэдүүлээ хамтдаа шалгая. Сүүлийн удирлуудад оо. 2004-өөс 5-0-оор Serie A лигт буцаж ирсэн. Үүнээс хойш энэ чинь 22 дахь удирлаа. Дараалал нь Serie A лигт тоглож байгаа. Ер нь бол хараа 10-аас хойшоо орсон тохиолдол их л цөөхөн байна те. Тэр 3 дараалж 4-т. Тэр 8 6 мурга айгүй их байгаа сте. Энд чи яг нөгөө конференцийн ангийнхны байр шүү дээ. Тэгэд нэг харамсалтай зүйл нь одоо энэ ерөөсө 20-д явуулаад байгаа. Тэгээд энэ 3 голтой байлоо 4 голтой л байгаа да манай хүн. Энэ хүн чинь Италийн шигшийг давтлагч шүү дээ. Мозкино. Тэгэхээр л одоо Итали маань одоо энэ плей-оффод авдаг байгаа. Бас нэг ийм нөхөр байгаа Скамака гэж. Бас нэг иймэрхүү л гоолтой. Харин нэг хүн тэр бүр урагшаа явцсан би мэдэхгүй байл да. Арабд байгаа. Гретеги гэж. Итали дээр яагаад энэ супер товтлогч хашгүй байхгүй. За. Ер нь Serie A лигт яг Итали товтлогч бас байхгүй юм шүү бодохоор. Тий, одоо сүүлийн жилүүдэд Иммобиле Болоны байгаа л да. Болоны наашилч. Гэхдээ дэлхийн авраг дээр баг Иммобилег авч явсан дээр юм шүү. Тийм шүү. Тулсан газар Иммобиле бас нэг хуучны юм хийчих юм билүү? Тийм шүү дээ. 35 мовтай үед тий. Харин нэг баг энэ гурав чинь яг гуруулаасаас нэгийг болоод Иммобилег авсан баг дээр. Интерийн нэг хүүхэд байгаа шүү дээ. Өө сая цэнгэл нэг яам тайлантаар оруулжсан. Тэр бол яг хосито юу? Тий, тэр бол яг ирээдүйн юм байлээ. Тэгтээ одоохондоо бол арай болоогүй байх. Одоо ч. Одоохондоо ретегийг л гарч таарах бах та. Тий, тэгээд Скамака бас толгоороо мөргөждөг барьдаг гэд хэрэгтэй юм болов уу? Тэгэхээр Мойскины ч одоо бас хэрэггүй гэхээр хэцүү. Балотелиг авчрах юм уу? Жино байгаа. Балотелиг л. За, дараагийн тоглолт Аталанта Интерийн тоглолтыг. За, энэ тойргийн онцлог тоглолт байж таарсан. За, Аканжи буюу Швейцарын шиг шогийн Малагч. төвийн одоо дэлхийн орт бат үстэй. Гараа үстэй. Мануэл Аканжи. Шакиригийн удирдлаганд ордог орд ирнэ үстэй. Интер чинь Киев байгаа тий. Тасгаж Бага. Аталанта их муу байгаа шүү дээ энэ жил. Тэгсэр нь аваргуудын лигд аягүй сайн байгаа. Тэр Симоне Инзаги байсан үеийн Интерийг арай л гүцэхгүй л харагдаад байна. Симоне Инзаги тэгээд Арабад бас нэг удахгүй бах тий. Харин мөнгө хийж байгаа. Жохон мөнгө хийж яваалах тий. Буцаад ирэх бах тий. Харин потенциал шүү дээ.
Тий одоо төрч. Яг дасгалжуулагч бол яах юм? Нас ахих тусмал тий. Тийм. 70-аас нааш бол ерөнхийдөө дажгүй шүү дээ. 70 гарчгаал хүн жоохон ядраад ах шиг байгаа. Тий? Гэтэ одоо бас тэр ер нь залуучих байхаа. Тэгэхгүй бол бүр л амар стресстэй болсон юм шүү. Хөлбөмбөгийн тоглолтын тоон гасар болсон. Үгүй тэгэл одоо энэ харалт орой хоодсон үн хүрээл байгаад байгаа басна. Үгүй эдгээр чинь харин одоо яг дуусчих واخгүй эдрийн үе. Адвокат чи хаана байж ялаа? Сая дэлхийн аврах баг оруулсан нааж болж байна. Курасао. Тий. Аталанта ч 10-ын лигт Челсиг очичоод. Тэгээ эн чинь гэхдээ нэг ийм байт юм байна. Дараагийн 2 тоглолтоо чи 3 тоглолт дараалал очсон Тийм үү? Нэг ийм байт юм байна. Энэ насны асуудал чинь зөвхөн туршлага биш юм байна. Ядчил хүнтэй яваад ороход хүмүүс танд юм байна. Яваад ороход Тийм ээ, нэг компани дээр яваад ороход хүн танд юм байна. за Нэрээ. Одоо чинь аль ч хөлбөмбөгийн дэлхийн Европын хөлбөмбөгийн холбоон дээр яваад ороход нэг юм нэр нүүр нөлөө гэж юм байт юм байна. Ядчил одоо жишээ нь 8 хиймээр санагдаад одоо эдний Туркийн Фенербахчетэй 8 хиймээр санагдлаа шүү дээ. Тэ? Энэ тэгэд одоо шинэ залуу дасгалжуулагч тэ? Одоо Рой Хойцсонтай бараг дасгалжуулалтын техник бараг чи илүүч бах. Тэгт ер нь их тийм дутаад ах юм байхгүй. 30-тай. Тэгтэл тэр 30-тай залуу ийшээ залхахаар уцыг авдаг өгч шүү дээ. Тийм л. Хойцсон залах юм бол уц аавна. Нүүрний боо ингэж тэгээд чинь network гэдэг Бас нэг тийм ялгаа байдаг юм олон байна. жилийн network байгаа шүү. Зөвхөн талбай дээр тоглолтын туршлага биш юм байна. одоо шинэ жилийг танаар хөтлүүлнэ гэсэн үг шүү дээ. Тийм. Рой биш Мовриньогоос илүү залуучууд одоо дэлхийгээр зөндөө байгаа шүү дээ. Аюул дасгалжуулагч хүмүүс. Гэхдээ Мовриньо манай багт байж байгаа гэдэг чинь ядчил 8 ихэд нэр нөлөө бүх юм ондоо юм байна л да. Тийм. Тий, яг тийм утгаараа жишээ нь одоо Ахмад дасгалжуулагч нарын хэрэгцээ байд юм байна. Энэ тоглолтын дээр саяны юу нас бас болж байгаа гэж бодсон чи. Лаутаро Мартинес 15 дахь гол энэ жилийн тухайд орууллаа. Бүх тэмцээнд өөрийнх нь бол рекорд бас болж байна. Яг календарын жилээр, ухаанлын жилээр харах юм бол за Рафаэло Паладино дасгалжуулагчийн удирдлага дор Аталанта 7 тоглолтоос 6-д нь хожигдсон байсан. Саяны тоглолтын дээр ингээд хожигдоод дуусчихлаа. Бусдаар бол ерөнхийдөө бүгд л яг байх ёстой байранда Италийн Serie A-гийн хувьд явж байна. Спалетти ирээд Ювентус их гоё байгаа юм билээ. 4 дараалаад очсон гэдэг бас. Сүүлийн 10 тоглолтын харах юм бол баг 8 очсон юм чинь. Шууд үр дүнгийн хэдүүлээ хараад лигийнхаа хүснэгтийг хамтдаа харцгаая. Комо hodсон. Нэр Нико Пасыг 100 буцааж Авахар болж байгаа юм л тий. аваар болж байна. 9 саяар буцааж авах нөхцөлтэй. Зах зээлийн яшин бол нэг 60 эдэн сая гэдэг. Реал болохоор 9 саяар авчих. Зоо. Ингээд өөрсдийнх нь хүнэлтэй. Тийм. Тэгтээ тий. Тэгэл хөгжүүлж байгаа л да. Зах зээлийн Буцаагаад авахгүй байсан ч болно тий. Тэгтэл энэ пасс ч өөрөө хаалтаа зөвхөлт мөлтөөс хийгээд шүү дээ. Аргентины шгшөөгийн ирээдүйн 10 номер л гэдэг шүү дээ. Тий. За тэгээд Писаг Ювентус хожлоо. Писац чинь энэ өмнөх тойрогт хин хожигдсан байлаа. Лацио яасан байт хийдсэн. Лацио байдгүй. Удинесийн талбайд байхгүй. Милан харин юу яасан? Нөгөө Инкунку дубль хийхгүй юу? За. Тэгээ аварга өөрийгөө дубль хийнэ гэж бодоагүй гарч ирсэн үү? Эхнийх дээр нь шааруулга, хоёр дахь дээр нь үлээгээгүй юу? Би тэгж шааж ирсэн. Хоёр шаар авчгаад чирээгүй юм шиг. Нөгөө өөрийнхөө celebration хийдгээрээ. Тийм. Үлээх. Шаар үлээ. Нөөцний шаар. Юмыг яаж мэдгүй хэдрэг хийж багтгүй 3 шаар мартаа гарч ирдэг юм уу? Ийшээ нэг ингээд хоёрыг хийхгүй юм гэж. Харин шаар нь дууссан юм уу гэж би бодсон шүү дээ. Эхнийх дээр нь үлээсэн. Тэгээд өчигдөр шөнө болохоор Рома, Женог 3-1 яарцаатай хожсон байна лээ. Ингээд эдгээр тоглолтуудын араас хүснэгтийн байдлыг Ойрхон боод. ойрхоо. Одоо нөгөө сая 4-7 хоног супер цомтой гэдэг зарим тоглолтууд нь хойшлцсон байгаа. 1 сарын дундуур 10-даар тоглолт тэгжижин тоонууд нь тоглолтын тоонууд тэгширнэ. Би бол Комог ер нь нэг Европын тэмцээнд л харчмаар байгаа юм. Энэ евро бэкхэд евро ороход их гоё шүү дээ. Конференц. Би шууд Европаар орчоосоо гэж. Манай хуучин анги руу ороход бол гоё доо.
хөрхөн багууд бий. Гүн чинь. Лех Познан. Дагш. Ярилон Легия Варшав. Эхний 3 4 бол за 5 гээл ер нь л ойрхон л байна тий. За Аталанта бол нэлээд хоцроод үлдсэн. Гэхдээ боломж бол дөнгөж улирал бол талдаа л орох гэж байна. Фиорентинагаас бусд нь явдгаараа явуулчлаа л та юм. Гэтэ Рома энэ эхний дөрвийн дундуур орох боломж байгаа биз? Байна. Гэтэ одоо эхний дөрвөөс яг унах магадaltaй гэхээр бас хэцүү юм аа. Хэн нь унах вэ? Рома орж ирлээ гэж бодоход. Миний анзаарж байгаагаар бол Наполи л онж магадгүй. Наполи нэг гар бол тэр чигтээ гарчаад орон гарангийн гараа гарахаар Гайгүй. Хөөе, сайн нэг энэ чинь улирлыг бүр ингэ амар эхлүүлээ. Юу л концепт л найдаад байна л та. Тэгж айхтар болохгүй. Гэтэ ер нь Лукаку ирэх болж байгаа юу? Лукаку ч пресизон дэр гэмтсэн шүү дээ. Арай болоогүй хаа. Арай болоогүй. Тэрийг бас нэгтлээ. За хэдүүлээ юу вэ? Дахиад завсарлана. Дахиад завсарлаад орж ирэхдээ 3 дугаар партер ерөөсөө л солилцоо 8 ярина. Одоо 1-р сарын 1-ний өдрөөс солилцооны цонх эхэлж байна. Эхнээсээ шоумод зарим нэг тохироонууд гар хөлийн өсгнүүд бол зурагдаад явчихсан. Зарим нь бол тун магадлал өндөр хүмүүс бол байгаа. Учираас тэр талаар гол сэдв учраас ярих болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Woohome, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger Brand эс уцаа завсарлаад 3 дугаар хэсэг солилцоо намаагаар уулзъя. Хоёр дахь дугаар үргэлжилж байгаа үзэгчтэй 3 дугаар хэсгээр солилцоо 8-ны талаар бид дөрөв ярилцах болно. За эхлээд нэг юм багцлаад нэг мэдээлэл хүргэе. Энэ нь болохоор яг энэ зуны 6 сарын 30-ны өдрөөр гэрээн дуусж байгаа зах зээлийн хамгийн өндөр тоглогчдыг бол онцолж байна. 100 дуусна гэсэн үг. 100 дуусна. Одоо нэг сарда тохироогоо хийж амжихгүй бол үнэгүй. Үнэгүй алтгаад ийм эрсдэлтэй тоглогч байна. За, Дайо Upamecano 70 саяын зах зээлийн ханштай гэрээн дуусч байна. Сонирхож байгаа багууд нь гэх юм бол Real Madrid, Paris Saint-Germain гэсэн хоёр баг түүнийг идэвхтэй сонирхож байгаа гэсэн мэдээлэлтэй. За, Mark Gay 55 сая, Барселона, Ливерпул, Bayern München, Atletico Madrid гэсэн багууд бол байж байна. За, Челси яасан бэ? Гээ Челси явах хэрэгтэй. Манайх дөнгөж актив төгсөнгүүт нь 20-оор зарсан. Одоо тоглож байгаа өмсгөлийнхээ өнгийг бас бодох хэрэгтэй л те. За юу гэх вэ? Барсад очил гоё л доо. За Конате 50 сая, Интер Байерн гэсэн хоёр. Конате бол үнэгүй явах бах. Би тэгж бодсон гарч байна. Конате ерөөсөө яг ингэж Ливерпул сонгоёорыг ихгүй байх. Одоо наан нүгийг гэхээр Конатед айхтар өндөр хүн бас ирэхгүй байх. Тэгээ Ван Дайк яаж үхэн гарна гэсэн үг. Харт бодсон байгаа хаа Ливерпул. Өөр хүн авах уу? Одоо байгаа тоглогчдоос бол хэцүү үстэй. Гийг ойр авах гэдэг юм шиг. Харин өөр хүн авахаар бодсон. Гийг ч одоо улирлын өмнө авах гэж чадаагүй шүү дээ. Яг тэгээ одоо яг ийм тохиолдолд алийн сонгон дөрвөлээд баг том за яг Атлетико Мадридыг болъё л доо. Нөгөө гурав нь том баг байгаа сте. Тэгэхээр юу Испани руу явна гэвэл бас хэцүү л байх л та. Гээ алийн сонгоно гэж бодож байна. Англи Ливерпул байх магадaltaй л юм. Англид болдог. Тэгээд Конате явж байгаа гэдэг утгаараа бас. Тий харин Конате бол яг юу яачих вэ? Конатег Реал сонирхоод байна гэсэн үстэй бас. Гэхдээ гол нь Конате сонгохгүй мó? Конатег сонгохгүй баха. Ливерпул Конатег харин солих гээд байгаа баха. Ер нь бараг солилцсон ч Ливерпулд дээр байна. Дээр баг тий. Гэхдээ Конате явлаа гэж бодоход Ван Дайк чинь дараагийн үлрэл тоглол бас дуусна шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо цоошин хоёр хүн гарч ирсэн юм. Гэхдээ цоошин юу бах? Нэг нь энэ жил солигдсон шүү дээ. Гэхдээ нэг 2 жилийн дараа гэхэд цоошин болчихсон. Тий. Тэгсэн дээр бах уу? Тэгин. За тэгэнгүүт өөр одоо үнтэй За Душан Влахович сонирхож байгаа шуун бол нэг айхтар довтлогч үстэй. довтлогч алга байна. Силвагийн гэрээ дуусч байгаа. Бернардо Силвагийн гэрээ зарим дуусч баг байна. Силва явах баха. Португал руу руугаа явах уу? Бүр том баг явчих юм. Испанд гоё тохирох юм. Испани Sociedad яах вэ? За Майк Маньян Франц гişэ Миланы хаалгач PSG сонирхоод байгаа юм. PSG сонирхож байна гин. Тийм. Өдөр Шивалын байхад Маньоноор явах гэж байгаа. Сэлгэндээ явах гэдэг. Энэ Челсид ирэх бах уу? Челситэй бас холбогдоол байгаа тийм. Челси дуу нэрээ нэг хаалгач хэрэгтэй л байна. Давид Санчесаас бол дээр үү? Давид Санчесаас бол дээр үү? Санчес чи хаалтан сайн шүү дээ. Сайн. Цаа чин тэр Роберт Санчес. Тий, Роберт Санчес хаалтын үед сайн шүү дээ. Бөмбөгтэй тоглож моголж л мэддэггүй болгосон.
Тэр Кентийн Тимбер гэж нь Юрен Тимбертэй холбоотой юу? Юрен Тимберийн ихэр Ихэр нь. ихэр. Аа. Энэ амар гоё хамгаалагч байгаа юм шүү дээ. Миколенко гэж. Эвертны юу? Украин. Украин тий. Тий. Энэ сайн тий? Зүүн билүү юу лээ? Зүүн талх. Энэ сайн шүү тий? Гэтэ яг нөгөө юун дээр л яг л дөрвөн хамгаалагчтай хөлбөртөд тоглолдог л хамаа. Тийм багтал тохирно. Wing back гэнэрт бол. Ер нь хамгаалагч нар их байгаа юм шүү дээ тий. Кентийн Тимбер болохоор Юрен Тимберийн ихэр нь нөхөр болохоор юу? Нэг тийм Юренийг бодвол тийм Юренд арай юу хүрдгүй юм шиг байна. Гэхдээ потенциалтай. Авьяастай. Фейнордод бол баг Фейнордын хактанаас ч гарч ирлээ. Энэ ахын нөгөө нэг Тимбер чинь одоо Нидерландынхаа шигшээгийн баруун ар дээр бүр бат юм байгаа шүү дээ. Баруун ард дээр нь хийн штэ. Фримпон баг штэ. Тэгвэл зүүн рүү шилжчих юм уу? Шигшэн дээр Дүүфрис хардаг. Дүүн пресс байгаа тийм. Тэгэхээр зүүн дүү. Тийм л. Аль нэг Төвд ч тоглож юм шүү. тий. Ер нь бол байрлах болохгүй. Төвд зай байхгүй шүү дээ. Хэцүү л дээ. Вандевин ч байгаа шүү дээ. Ван Дайк Деликт ч байгаа шүү дээ. Төвд ч. Тэгэхээр зай байхгүй. Сэлгээл. Харин энэ одоо энэ Вербруген билүү хаалгач. Тий. Эннээс өөр хаалгач байхгүй юм уу? Багхгүй. Вербруген ихтэй бас даживш сайн шүү. Вербруг нь ер нь дэлхийн аврал баг. Сая нөгөө Аякс ч бүр 41-тэй хаалгач чинь бүр гаргасан штэ. Тэр чинь бас Нидерланд. Тий. Гэтэ Вербруген ч одоо Премьер Лигийн ямар багт байгаа вэ? Брайтон байгаа тий. Гэтэ Брайт айгүйх гол алдаа л байгаа тий. Яг гоо хамгаалттай юу. Гэтэ Вербругнээс шалтгаалсан юм. Тий, Вербруген сайн. Тийм үү. Ван Хеккетгийн хүчинтэл байгаад байгаа юм шүү. Гаас шууд тэгж шилжлэхгүй хаа. За ямар ч байсан гэрийн дуусч байгаа хамгийн үнэтэй тоглогч нар дотроос ийм шуумууд бол байгаа юм байна. За яг шууд нэр цогсон дөрвөн хүний талаар хэдүүлээ ярих болно. Энэ бол эхнийх нь Реал Мадрид Родриго гэсэн ийм гар барьсан эвлэрэл маань хизээ дуусгах гээд байна уу болох гээд байна уу гэдэг дээр. За ер нь бол хүмүүс бол яг Родригод хайртай хүмүүс бол одоо тэгээд явахгүй дөө гэж байх шиг байна. Родриго өөрөө бол зүрх сэтгэл нь Реал Мадридта даанч минут ерөөсөө өгөхгүй байгаа учраас тийм зэвшт дууслаа. Ядж хаад хойтон дэлхийн авраг болох гээд байдаг. Хуучин Карло Анчелоттийн тэнд ажиллаад байдаг. Гэхдээ тоглохгүй байгаа нэг Бразилийн шгшээ рүү авч яваад гараан тоглуулад байна гэдэг сажуулагч яад юм бол хамгийн их нэр холбогдож байгаа магадлал өндөр бол Манчестер Сити байна. Мэдээж нөгөө талд Арсенал байна, Ливерпул байна. Арсенал зүүндээ Родригог авчвал бас эйгүү болно. Зүүн тоглох юм уу? Яг ер нь бол үндсэн байр нь баруун. Үндсэн байр нь баруун. Тий. Сакагийн байр шүү. Сака. Тэгээ харин зүүндээ л тоглуулна л та. Зүүнд ч тэгээ одоо саяны нөгөө хоёр байгаа шүү. Трозар. Мартинелли хоёр. Тэр хоёр шиг гол нь яг хоо тэр хоёр дээр л номер 1-ийг л хайгаад байгаа шүү. Тэр хоёр чинь бол номер 2 байвал яг тохирох хойсоо байгаа. Тэгэхээр нэг нь явна тий. Нэг нь яа. Нас арай ахмадаараа Тросар нь явж таарах юм уу? Магадгүй. Тэгээ Мартинелли нь ирээдүгөө бодоод өөр багийн гараа болохгүй явах юм уу? тийм байж магадгүй. Тросар ч ер нь клач л та. Гэтэ Тросар ерөөсөө энэ Арсеналдаа ингээд одоо эндээ тоглоод Тий, Тросараг ерөөс хэлгээр оруулж ирвэл өөр баг гэж яхаар эндээ дуусах гэж Тросараас Мартинелли ч арай гайгүй хүрэх бах. Гэтэ Тросар ч бол 30 гарчиж байгаа үстэй. Мартинелли бол залуу байх та ураг. залуу ш. Өөр багт гараа болно ш. тий. Арай үнэн хүрэх бах Мартинелли. Тэгэл явал. Гэтэ ер нь бол Би бол гэтэ энэ Салахын залгамжлагч болчихвол яа дээ. Шууд. Ливерпул Яг болохгүй юм байхгүй. Родриго гол нь ер нь дасалжуул Шави Алонсоос шалтгаалах юм шүү. Шави Алонсо яг Реал байвал явна. Солигдвол өөр дасалжуулагч ирвэл Родригог тоглох магадлал өндөр шүү. Өндөр. Өө яа. Яг солигдох хүнийг оруулж ирэлтэй. Яаж магадгүй оруулаад ирсэн. Бид нар ч одоо ингээ бүх юм солигдно аль багт очивол дээрүүгээ ярих гэсэн чинь бүр үлдэж магадгүй юм яриад байна. Үлдэж магадгүй. Шави Алонсо тэгвэл дараагийн баттай явах хүнээ оруулаад. Хий. мамраас хойш үргэлжилж байгаа дараа явж байна. Үний хувьд доотлон 100 сая. тийш Родриго амар. Тэгээд хувь тоглогчийн өөрийн хувьд бол ялчгүй Реал Мадрид байсан. Амбиц одоо юунд нь ч хэрэгтэй, карьерт нь ч хэрэгтэй. Мөнгө санхүү, тэнд сайхан Испанда байсан ч өөрт нь бол гоё л баг. За бүр явахгүй бол явчлаа. За тэгвэл дараагийн үн хий юм бэ. Явал та яг Ливерпул руу явсан дээр. Яг ярьжсэн чи та бүр явахгүй болгоо ажиллаа. Тэгээд явж магадгүй л те. Дараагийн хүн. Энэ хүн бол ерөнхийдөө за өвл солилцоонд ордгоо маа гэхэд 100 Батуу магадaltaй. Наач бат явах хүн юм уу? Леон Горецка. Леон Горецкаг Лондон руу дуудаад байна.
За дуудахдаа хойд Лондон руу дуудаад байна. Тоттенхэмч дуудаж байна. Арсеналч дуудаж. Мань ч одоо Баерн баг сургаггүй боллоо шүү. Таг боллоо. Ашиглахгүй шахах шүү. Энэ нэг дундуур нэг яваад ирлээ. Сүүлийн жил байж л байгаа. Эндэл байгаа байлоо. Тэгээ байгаа. Анх одоо Шалкагээс л ирсэн санагдаад шүү дээ. Тэгэл тэр чигээрээ Баерн л байгаа шүү. За Горецко бол төвийн хагас хамгаалт юм байна. Тоттенхэм бол хэрэгтэй. Тоттенхэм төвийн хагас хамгаалагч ийм ухаалаг тоглогч хэрэгтэй байгаа. Миний анзаарч байгаа. Тий. Тоттенхэмд бол их гоё илүү дээр бах уу. Тийм. Тоттенхэмд төвийн хагас хамгаалтан дээр яг дайчин, төрөмгийн тоглогч нар байгаа. Ухаалаг заримдаа бас нэг ухаан хэрэгтэй үе байна шүү дээ. Тим үед хэрэгтэй тоглогч байгаад байгаа юм. Тэгэхээр тэр ухаан бол Горецкод байгаа болов гэж бодоод байна. Одоо 2 дугаар өмнө ярьжсэн нөгөө Тоттенхэмийн төвийн хагас дээр хин байгаа юм бэ гэж харсан чинь Бергвал хин Саар Бисумо ярьж хахад тэмцээн рүү явцсан. Тэнгүүсэн матч нь тэгээд заримдаа гайхалтай тоглоод заримдаа орон гаралт тоглоо. Тэгээ бэртэл. Тэгээд барьцгүй тий. Саар нь бас тэгээ хэцүү. Саар бол хурд хүч сайн л да, гоё л доо. Тэмцэлтэй тий. Гэхдээ яг нэг төлхөр хүний санаанд оронгууд амжилт байдаг чинь ийшээ харж яснаа ийшээ өгчдөг тий. Тим юм гарч. Горецко тэгээд 10 дээр тоглох юм уу? Гэхдээ тэр яг хөн 8 6 дээр л Бергвал чинь ер нь гэхдээ дажгүй тоглож байлаа шүү. Бергвал одоо дөнгөж хөгжиж байгаа л тоглогч л тоо. Болоогүй. 2 жил сайн минут тоглож гаргавал тий. гойлж байгаа. Лондон дээр бол Арсенал биш Тоттенхэм л очив. Арсеналд бол одоо Нойргоор энтер Мерино гэж шинэ 8 зөндөө. Томас Фрэнкэд зориулж хэдийг гинөө гаргана гэж байна. Тоттенхэм гаргана гэж. Тэгэхгүй бол одоо энэ Ван Девен мен чинь явна гэж юм. Боливио гэж байна. Өөр жоохон цом авдаг баг маа. Тэгээ чи 6-7 жилийн гэрээтэй байгаа шүү дээ. Гэх гээдээ. Цом авсан шүү дээ өнгөрсөн өдрөл. Гэх гээдээ. Гэхдээ ер нь ингээд гоё том мөр өөрсөлтмөр шүү дээ. Жоохон өөрсөлт хийхгүй бол энэ багт чинь нэг гоё тоглогч байгаа боловч нөгөө ухаан санаа нь уулна гэдэг шиг өөртөө шиг болох гэдэг шиг. Тэгэхээр нөгөө мөнгө зарахгүй болохгүй байгаа юм лээ. Зарах ухаа. Одоос Пороч бас жоохон мужикалтай байж магадгүй. Мужик. Левичин яатсан шүү дээ тий. Юугаа тий Ажил өгсөн. Спортын захирлын ажиллаа өгсөн байгаа юм чи. Одоо ер нь нэг шинжилт хийх гэж үзэл байгаа л та. Шинэ тасалжуулагчтай Томас Фрэнк тий. Зөв хийхгүй бол тий. Дахин гаргаад байхгүй шүү дээ энэ мөнгийг Тоттенхэм. Тэгээд одоо Челси шиг энэ буруу болчлаа гэж 100 200 сая 8-га хэрэггүй болгоод дахиад 100 200 сая гаргаж ирээд идэг баг биш шүү дээ. Энд чинь хэдэн жилд нэг л гарч ирэх мөнгө шүү дээ. Энийг маш зөв зарцуулахгүй бол тийм ээ дахиж байхгүй шүү дээ гэдгийг л ойлгох. тий. Нэг 150 сая ч юм уу. Биелийг зарсан мөнгөөр нэг 7-8 тоглогч авчихсан. Тасалдаад ирэх. Тий. Одоо тэгэнгүүт нэг юм 150 сая төгрөг гаргах гээд байгаа юм байна. Тэгэл Кейн, Сон гээл явсан. Одоо л нэг хийн л дээ. Энийг харин зөв юм л зарцуулахгүй бол манай Сити манайх хоёр л яг. 150 буруу юм болчих. За тэгвэл дахиад 150 гаргаад иргээл тийх багууд шүү дээ. Танайх бол тийхгүй шүү дээ. Тэр багчаа юу. Танайх байгаа мөнгөө яг зөв л зарцуулахгүй бол Тэгээ өвөл шицүү бах төө. харин тийм ээ. Тэгтээ ер нь 100 хийх бахад иргээ тий. 100. За дараагийн шуум нь болохоор жигүүрийн хамгаалагч байна. Энэ бол Newcastle United клубын хамгаалагч. Энэ бол Livramento манай Manchester United руу явах магадлал байна шүү. Манай актемдээс нэг мэдхүү. Анхны хоёрын зураг мург байж. Монтажтай гэж. Монтажтай шүү. Челси гэсэн монтажтай шүү дээ. Премьер лигээр дүүрэн танаа актемийнхэн байт. Гэхдээ жигүүрийн хамгаалагч нараа бүр өстой битүү төрхий. Яваач хэрэгтэй юм тий. Баг болгонд нэг Челсиг актемд байсан юм байна шүү. Тий. Одоо чи нөгөө Ньюкаслын нөгөө Луис юм лээ. Луис Холл. Livramento энэ хоёулаа шүү дээ. Патрик Ван Анхолт, Натан Аке гэл тэр чигээр манайх шүү дээ ерөөсөө. Энэ ихтэй United Livramentогоор яах гэл. Ламптэй гэл. Одоо Livramento бол бас л United-ийг хэрвээ авчих юм бол дахиад нэг л явахгүй юм айлчлах бол болж байна. Одоо United нэг том л нэг гоё тоглогч руу явмаар байна. Нэг хүмүүс шүү. Марко энэ гэж явмаар шүү. Том баг үстэй Манчестер гэж. Тийм том багийн яг нэг зангаргаараа явмаар. Нэг хүмүүс шууд Интер саналтай байна шүү. Марко гэж авъя. Тэгэхгүй бол одоо Livramento гэл дахиад л ер нь нэг л нөгөө нэг 8 хамгаалагчтай нэмэгдсэн л юм болох болов уу гэж бодлоо. Тийм үст Livramento. Дооргүйчд уг нь яг Аморим 8 үстэй. Тийм. Дооргуг бол яг Аморим өөрөө олоо хартсан юм билэ. Энэ хөгжин ирээдүйд лаг болно. Хэрэгтэй гэдэг тий. Тэгээд Livramento ч одоо хаашаа яг эрүүл хаан тоглох. Харин тийм.
дооргүйг урагшлуулах. Шогийн оронд тоглох юм уу? Ер нь шоочин ер нь бол одлоо болчиход штэ. Одоо ер нь дооргүйгээ авч үлдээл дөрөв хамгаалагчаас Хэвнийг авч үлдээл тэгэл ер нь бас л Дооргууд чинь яг хамгаалагч бас биш юм. Wing back юм уу да? Тийм. Гэтэ чиний хэлдэг зөв. Нэг мөсөн шууд том юм руу. Тийм үстэй. Потенциал худалдаж авах үгээр. Тийм. Эсвэл шууд эдний зүүн ар дээр хэм байна. Багч нь эдний Английн шаг. Өө эдний Реал Мадрид тийм. карьераас байна. Сая карьераасыг Карьераас сая карьераас 50 сая 50 хэдэн саяар авсан. Менди байгаа, Франксиаг 3 хүн байна. Танад нэг ойлгох юм байхгүй байна. Чи сонирхоо. Би одоо Манчестер Юнайтедтай авч өгч мөрөө штэ. Эднийхийг боллоо. За, Манчестер Юнайтед руу дахиад нэг хүн ирэх магадлалтай байна. Тэр нь хэн бэ гэвэл бас л Челсиг. Конор Галлахер Манчестер Юнайтедтай нэр холбогдож яваа. Энэ чинь бүр юу байсан? Улирлын өмнө холбогдох нь байтугай бараг ирэх. бараг тохирох гэж ирсэн юм байна. Маунтын л байрлал үстэй. Үгүй. Арай хоошо. Хошоо ер нь яг Маунтын ер нь бол зүүн юм уу урд шүү. Тэгэхээр Бруно байгаа үстэй. энэ чинь яг улирлын өмнө баг 8 сарын 30-нд юу ер нь яригдсан л 8 айл юм байлээ л дээ. Саяны Левромайто гэснээс бол энэ Юнайтед бол маш сайн байна. Гэхдээ Юнайтед зээлэр авъя гэсэн юм байлээ. 100 болохоор. Гэсэн чинь Атлетико зээлэр болохгүй. Эннээс баг илүү тоглогч байсныг нь Наполи руу явуулсан шүү дээ. Томьёо. Тийм. Яг Конор нөгөө нэг юу н одоо энэ Касемиро Угартай хоёр чинь Касемиро нь жоохон нас явчих. Угартай нь Юнайтед яг тийм классик тоглолт үзүүлэхгүй байна. Тэгээд л нэг тулуурын хас хамгаалагч одоо 6 8 дээр хайгаад байгаа байхгүй. Тэгээд Галагер руу болон том хүн яг тулгуур юм биш шүү дээ энэ хүн чинь. Ер нь жоохон яг урагшаа талын тийм бокс то бокс 8 дээр л. 8 дээр л тоглох. Тэгэхээр харин өөр сонголт Юнайтед юу байна? Гэхдээ хажуудаа нэг хамгаалдаг хагастай байхад бол гайг баха. Галагер. би бол гэхдээ Манчестер Юнайтедд бол Нөөр авчмаар Галагерыг дэмжихгүй байна. Уун тэр Балеба энтрэ авбал Харин тийм. Бүр том 8 тийм том 8 байвал. Балебагийн үн унтсан байлаа 60 болцсон байлаа. Одоо бас унж байгаа. Тэр уг нь Брайтон сая л явуулчих гэсэн тий. 100 гаруй 110 20 үргэлээ. 120-оор татгалцсан байсан. 120 дээр явуулчихгүй явсан. Галагер бол дундаж л тоглогч шүү дээ. Дунджаас Тийм. чүд дээгүр юм уу? Яг одоо супер тоглогч биш. Тэгэхээр чин нөгөө Манчестер Юнайтед чин одоо ингээд чин энэ жил топ 4 рүү ороод ингээд явуул тэгэл цаашаа дараа жил тэрний дараа жил дэлхийн хамгийн том тулалдаанууд орох гэж шүү дээ. Хамгийн том тулалдаанд Галагер болох юм уу? Харин ер нь бол жоохон юм л та. Тэгээ том 8 Дараагийнхны Ингээ болсон. болцсон. Юнайтед гэхдээ ер нь сая 4 хамгаалагчтай нэг тоглоод болцсон. Дараагийн тоглолтын дээр яах вэ? Дахиад 4-өөр гарч ирэх нь эсвэл бүр буцаад нөгөө 3 руу гарах. тэрний өмнө чинь бас нэг 4-өөр тоглож үзээд нэг хожлоо яалаа гайгүй тоглосон шүү дээ. Тэснээ буцаад 3-аар тоглоод эхэлсэн шүү дээ. Амар юм чинь. За ямар ч байсан шуумууд бол нэг ихэндээ бол нэг юм байна. Бүр яг солилцооны зонх эхлээгүй байхад бол нэг иймэрхүү шуумууд гарч байна. Сюрпризний юмнууд бол мэдээж энэ дундуур бүтэн сарын хугацааны солилцооны зонх дэлгэдэг бол болж таарах бах. Тэгээ тэр үедээ хэдүүлээ юу болчих вэ яач гэж шинэ шуумуудыг дахиад шинээр нь ярина. Өнөө шөнөөс Премьер Лигийн 19-р тойрог буюу удирдлагын талдаа орж байгаа мэдгдсэн тойрог болох нь байна. Челси Борнмоттой 3-30-аас байж байна. За 4.15-аас Арсенал Астон Вилла гэсэн багдгүй энэ удирдлагын Амар тий. чухал Гэхдээ наад дээр чи Арсенал ерөнхийдөө саяын хожигдсны хариуг авах хаа. маргааш шөнө болохоор маргааш шөнө худлаа ирж байна. 1 сарын 2-нд шилжих шин он гарсны дараа Сандерленд Манчестер Сититэй тоглохоор байна. Брентфорд Тоттенхэм гэдэг Лондоны тулаан. За нөгөө томчуудын хаалганд 2-3-аар нь гол хийгээд байгаа Лидс Энфилдэд очих нь байна. Манайх Борнмутыг хожихгүй л болохгүй юм биш үү? Тэ. Манчестер Юнайтед чинь Wolverhamptonтэй. Wolverhampton. Манай урд гарлаа. Хожихгүй болох. Яг урд гарлаа. За ийм тоглолтууд хүлээж байна. За тэгээд оныхоо сүүлийн дугаарыг хэвлээ. Өндөрлүүлээ та гуравтаа маш их баярлалаа. Хамт байсан үзэгчдээ маш их баярлалаа. Футбол тог нэвтрүүлгийн маань 9 дэх улирал 18 оны хавар эхэллээ. Мэдхгүй. Одоо одгийн хамгийн анх байсан шүү дээ. Тэгсэн 18 он гэсэн. 18 оны хавар эхэлж байна тий.
Дэлхийн аваргын өмнөхөнтэй эхэлжсэн. Болж амгалан биш оюут амгалан байгаагүй юу? амгалан байгаагүй. Оюут заяах тэгээ тавлаас. Тэгээ тавлаас. Би байсан юм уу? Хамгийн их. Та байсан. Санахгүй байгаа маа. Би 2 дахь жилээс нэрэг юм уу? Гүү. Та анхнасаа л байсан. Амгалан ирсэн байлээ шүү дээ нэрээ манай Монголын хөлбөмбөгийн одоо спортын те бас гоё төлөөлөл Ирсэн. Фэн фаворит гэдэг шүү дээ. тий. Тэгэд энэ жил PSN телевизийн шууд амжилтуудтай нэвтрүүлгүүдтэй хамт байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн жилүүдэд бүрч илүү олон тоглолттой бүрч илүү сонирхолтой контентуудыг бүрч илүү гоё нэвтрүүлгүүдийг үзэгч та бүхэндээ хүрэхээ бол амлаж байна. Тэгээд шинэ ондоо эрүүлийн сайн сайхан бүхнийг та үзэгч та бүхэндээ таагаруултаж гисэн телевизийн хамт олон ч гэсэн хүсэн өрөмөр байна. Ингээд 2026 онд цоо шин дугаараар эргээд уулзах болно. Таагаруултаа маш баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Wuhome, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger Brand шинэ жилээр шинэ дугаараар дараа жил уулзъя гэж байна.